Манай цогтод ганцхан зэрэг байгаа. Бүгднгийнх нь дуу оролт өрснө гарч ий болоо тий. Фокус өнгөч хэрэг бүр амар. Тэд чинь 4-5 зочинтой ярьсан бах тий. Тийм. Тэгээд одоо өнөөдөр бол эдийн засгийн агуулгууд идэх төлхөө явах учраас хоёулаа нэг харсарны амтлаг яг шиг ардталт нь вокал хийгээл байж шүү дээ. Оо ээ гэдэг. Ухаас минь хөө. Уушлаа. За уушлаа. Оруулж болно шүү дээ. Мөнгө угаах гэж. Тийм нөгөө яаж хийж байгаад нөгөө хойл руугаа татаад аа. Яаж хийж байгаа хөл хэрэгцүү рүү авахгүй юм байна шүү дээ. Баггүй шүү дээ. Яаж хийж байгаа л хойл хэрэгтэй. Яаж хийж байгаа иргэн дулмаар оруулах юм бэ? Ажил айлтуудад таны сэдв. Яаж хийж байгаа л боловсруулж ирээд. Ер нь аль ажил айлтар ихлээ. Энэ 7 хоног ажил хаялтаар 4-7 хоног байлаа. Багш нар чинь ажил хаяад үргэлжлээд нэмэх нь эмчнэр ороод ирж байгаа юм жил. Энэ жил гинэ юм байна. Түрүүчийн дугаар дээр нөгөө жоох ингэ шахалтчаад сайн ярьж чадаагүй юм те. Эхлэл мэхлээ хийхгүй шууд ингэ явчихд юм уу те. Сайн бацгаана. Эмч аюу юм байна. Зочноо тэнцэх юм. За, манай зочин сэтгүүлчээр энэ удаад Од гэрэл гэдэг сэтгүүлч ирсэн байна. NTV дээр анализ гэдэг шоу хийдэг. Bloomberg-ээс угшилтай. Өөр угшил аймаг өгшөж байгаа ярих уу яах вэ? Би өөрөө ярих уу? Анализтай баруусаа вэ? Хууч маань хүч те. Үнцэн мэрэгжилч чинь. Тий, бараг л сайн хүч байсан гэнэ. Bloomberg чи яад юм бэ? Бүхнийг санхүүж болгоод идэм үү? Байгалаа чи дээр бас нэг тим түүх ярьсан уу? Тий, нөгөө сэтгүүлч биш. Мэрэгжлийн хүмүүсийг авчдаг юм билээ ш тий. Тий, яг нөгөө би санхүүж ирсэн. Санхүүжээр төгссөн бакалавра. Тэгээд брокер дилер хөрөнгөний бирж дээр ажиллаж байгаа л тэгээд Bloomberg руу татагдаж орсон байдаг юм аа. Тэгээ энэ ТV-д ороод анализ эхлээд анализ засагдал ба зах зээл гээд нэртэй байхгүй нэвтрүүлэг. Тэгээд өнгөрсөн жилийн 12 сарын 26-7 яг нөгөө нэг чуулганаар хил олболтын төмөр зам яг хилцэжсэн тэр өдөр хамгийн ихний дугаараа хийчихсэн. Нэг жилийн огн нийтгэр тэмдэглэх нэ. Тий. Одоо тэгчээ тий. Зэрэг яваад шүү дээ. Тийм. Тийм. Тэр чинь нөгөө сүүлд гаргаж ирсэн юу. Нөгөө тэгээд хэвлээ салбарт юу яая. Гоё экосистем бүрдүүлье. Тэгээд санаа нь болохоор 6-7 хоног дагц байгаа. За граф цэг юм байна те Lemon Press илүү data analysis суурьтай сэтгүүл зүг илүү чухалчилдаг те нөгөө талаас newsroom одоо сурвалжлах нийгмийн өнцгүүдийг сурвалждаг шууд цэг юм байна гэдэг ч юм уу бас нөгөө олон улсын баримт шалгах fact check-ийн төв бидэд ингээ хамтраад i50 бас орж байгаа те хамтраад бүгдээрээ юу яа дундаа ингээд энэ контент дээр хамт орё. Тэрийг түгээх дээрээ бид нар өөрөөсдийнхөө редакцийн бодлогод халдахгүйгээр нөлөөлөхгүйгээр өөрөөсдийнхөө редакцийн бодлогоор тухайн үнцгийг одоо нийтлэл байна уу те ямар үнцгийн чухалчлахын тэрэн дээр тэр байр суурь дээр их сурвалжийн байр суурь дээр нэмээд яаж юу чухалчлахын гэх мэтчлээ ингээд хэвэл ингээ хамт явъя гэсэн концепцийг гаргаад тэгээ манай хамтрагч нар бүгдээрээ айгуу гоё зөвшөөрсөн байдیں۔ Яг нэг талдаа бас cost efficiency гэж хараад байхгүй зардлыг бас ингээд бага байлгах те би биенийхээ ингээд юу гэдгийг үнцгийг дэмжиж явчих одоо үнцэг биш агуулгыг гэх юм уу те өөрөөсдийнхоороо гэх мэтчлэн цаг хугацаа зардал гээд олон талын давуу тал. Тэгээ нэг юм их юмар явж үзэж байгаа. Багш нарын ажил хаяад одоо айгүй удчихлаа те. 6-7 мэдгүй хизээ ингэж ажил хаяад сургуулийн сурагчид гэртээ өнжөөд хүүхдүүдэд харж ясныг мэдхгүй санахгүй байгаа. Тэгэхээр энэ айгүй удчихлаа. Тэгээ шийдэл авахгүй болчлоо. За тэгээд хитрхи их нөгөө нэг уян хатанч биш байх шиг байна. Хоёр тал те. Гүрээсээ хിവэр ах шиг байна. Боломжууд дээр ерөөсө тохирч чадахгүй байна. Би тэгээд таасан шүү энэ боломжууд дээр тохирч чадахгүй хувь хэмжээгээ хоёр талаас ярьж чадахгүй байгаа. Магадгүй хувь хүн хоорондын харилцааны ч асуудлууд бас нөлөө үзүүлээд байх шиг байна да гэж ботсон. Манайх өнөөдөр нэг сурвалжлаа бэлдсэн. Тэгээд багш нараас нөгөө зүгээр л сэтгэл аваа явж байгаа шүү дээ. Тэд өдрөө үргэлжлэж байна. Одоо ямар байна? Засгийн газрын саналыг та нар ингээд бодож үзсэн үү? Тэ үйлдвэрчин юм хүм танилцуулж гинүү гэхээр Наранбаяр сайдын ингээд товчхон кат яриануудыг үзэхээр таалагдахгүй байна. Тэ? Та нар ингээ хүүхдээ бодооч те нөгөө биднийг ингээ буруутгасан те ийм юм яваад байгаа учраас энэ эрдэс таалагдахгүй бид нар ингээ хэцүү өлтгөө боцсон бүр цааш нь хамруулсан юм шиг надад санагдсан. Харин тийм. Тэгэхээр энэ нөгөө харилцааны асуудлууд бие биенийг хүлээн зөвшөөрөх асуудлууд тэгээд нэгэн жоохон буулт хийх найрсаг байх те хүлээж авах гарах очих гэд хэдүүлээ нэг халт ярьжсэн шүү дээ. Тийм. Тэгээд яг зүгээр амар хэцүү санагдаад байгаа юм. За нэг 10%, 20%, 30% нэмэгдчихдээ байж үний өсөлтөө яг даах юм уу, даахгүй юм уу? Ахаал дараа жил ахаал 30% нэмэгдэх тухай яриад, мэдхгүй 40% нэмэгдэх тэрний дараа жил гэл ингээл яриад явж явах л дүр зураг. Энэ ингээд одоо шийдэх гэж байгаа хувилбар нь нөгөө эцсих биш. Шинж тэмдгийн дараа
гэдэг л ийм л имчилгээний арга санал болгоод байгаа юм шиг санагдаад. Тулаад уулцсан шүү дээ тий. Тулаад нутгийн удирдлагын ордонд байсан баг тий. Тэгээ эн чинь 12 сайд тэгээ сангийн сайд байд. Нөгөө чихэн тэр үйлдвэрчний 2 3 хороо идэвлээ шүү дээ. Тэгээд нөгөө засгийн газар бол ингээд тооцоолоо яваад. Тэдэн сард тэдийг тэдэн сард идэг. Боломжоор хэлээд байгаа юм тий. Үйлдвэрчний эвлийнхэн бол тэрийг авч хэлцэхгүй л шүү дээ. Ерөөс талахгүй байна. 3 сая 500 дорой гэж болгоо хамгийн нуудлыг. Эндээс гарах эдийн засгийн үр дагаврууд магруудын тухай бол төсөөлөл харьцангуй бага ах л та багш нарт мэдээж нөгөө эдийн засгийн хүмүүсийг яг эдийн засаг чиглэлээр одоо нөгөө нэг мэдхгүй тоо мэддэг хүмүүс нь засаг талд байгаа тоо мэддэг хүмүүсээ гарч ирэхээр тоо мэддэг гэж хүлээж авахгүй чи улс төрч гэж хүлээж аваад байгаа ч юм уу. Тэгэхээр одоо яг энэ нөгөө эдийн засаг тоо мэддэг салбарын экспертүүд нөлөөний тухай жилийн дараах нөхцөл байдлын тухай жоохон ярих хэрэгтэй боловч гэж бодох шиг. Ер нь аль гэхдээ эмчнэрч бас ингээл дэмжээл ороод ирлээ. Тэгээ би өчтөр гэхдээ нэг айгүй муухай надад бол айгүй муухай санагдсан юм юу вэ гэхээр эрүүл мэндийн яам дээр ажлын хэсэг гараад тэд нар хоорондоо ярилцж байгаад ямар шийдэл санал болгож байгаа юм гэхээр тэр чинь засаг дотор байгаа хүн шүү дээ тий эрүүл мэндийн сайд чинь тэгэнгүүт эмчнэрийг хувь хүний орлогын албан татвар төлөхийн боловлын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлье. Юу гэсэн үг вэ? Тэгээд тийм хувилбар санал болгож байгаа гэсэн. Тэгээ одоо яах юм? Энэ удаад эмчнэрийг цэрэг цагдаагийн гэдэг бүтэц дотор нэг 10 байгууллага нэгж гэдэг юм уу да? Байгаа шүү. Цэрэг, цагдаа, онцгой, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэдэг юм уу? Ингээд 10 газар нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгддөг буюу бусад татвар төлөгчид төр шимтгэлийн дааж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт одоо тэрэн дээр эмчнэрийг нэмчих юм бол удахгүй багш нар нэмэгдээ гэж хэлнэ. Багш нарыг нэмчихвэл соёлынх нь нэмэгдээ гэн тий. Тэгэхээр энэ ингээд төрийн ийм цалин мөнгө ийм юм нэгдсэн бодлого барихын ач холбогдол юу юм бэ гэдэг энэ кейс дээр айгу тод харагдлаа да гэж бодоо сая нөгөө засгийн газрын 100 хоног дээр штэ. Яг тэр өдөр нөгөө ерхий сайд нөгөө мэтгэлцээ идэг те тэр өдөр сангийн сайд жавхлан сайд анализ засаглал ба зах зээл нэвтрүүлэгт орсон юм. Тэгээ яг хуу надад нэг юм ажиглагдсан юм. За бид нар амар хүлээлттэйсэн те татварыг бууруулъя гэдэг те хувийн орлого албан татвар нөөц те аж ахуйн нэгжтэр гэдэг амар реформын өөрчлөлт хийнэ гэдэг. Боловсролын жил гэсэн. Тийм. За тэгэнгүүт тэгтээ энэ боловсролын жил гिचэнгүүтээ бас яг тэр нэр яг хідэн дөрвний яаж цаг үжилтийг яг далайцтайгаар хийж байгаа тийм. Тэгэд татвар дээр болохоор их хурл дээр одоо яригдсан ажлын хэсэгтэй тэрнээр ингээд зарим санаануудыг авчиж байгаа. Ингээд нөгөө 100 мянган гар үсэг зуралдагчийн хувийн орлого тийм ингээд гэхдээ яг бүх санааг нэг бүрэн дүүрэн ингээд мэдээж хэрэгжүүлж чадахгүй. Ямар ч байсан татварын тухай хууль дээр 16 параметрыг өөрчлөөд 3-аас 4 их найд орчмын ийм орон зайтаагаар төсвийн төсөлтөд шингээж оруулж ирсэн татварын өөрчлөлтийг гээд тийм татвар буурахаар тэгээд энийг бодол би далайцтай өөрчлөлт гэж би харж байгаа. Хизээч ийм 16 параметр өөрчлөөгүй гэдэг тэгж тайлбарлаж байсан. Гэхдээ нэг зүйл надад ажиглагдсан юм. За нэг талтай татварыг бууруулаа. За төсвийн зарлагыг ингэж бууруулж байгаа л шийдэл шүү дээ тий. За тэгвэл тэрийг нөгөө талдаа юугаар орох юм тий? Орлуулахын олохын гэдэг ч юм уу тий. Шинэ ямар хуулийн төсөл санаач шинэ зах зээлийн ямар боломж үүсгэж тий. Гадны хөрөнгө оруулалтыг яаж өөрчилж тий. Эсвэл олох байсан алдагдсан боломжийн тэр өртгүүдийг яаж гоё ингэж буцаж олж авах. Тэгж олж авах талаас нь ерөөсөө ажиллахгүй юм шиг надад харагдсан байхгүй. За одоо яг энэ жишээ бол яг энэ багш эмчнэрийн цалинг нэмэгдүүлэх дээр. Тэгэнгүүт дараа нь ингэ ажигласан чинь Балжикагийн нэвтрүүлэг дээр орсон байсан. Тэгэнгүүт за тэдэнд өөрөх хэрэгтэй нэмэгдүүлэхийн тулд цалин нэмэгдүүлэхийн тулд. За энийг тэгвэл яах вэ гингүүт оруулах вэ олох вэ гэдэг талаасаа биш логикийн хувьд те. За хэний төсвөөс одоо хасах вэ? Тэгснээр тэр нэвтрүүлэг дээр ингэсэн гэж байна. Төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын нэрийг бүр ингээ нэг бүрчлэн дуртаад тий. За тэрний төсвөөс тэдэг гээл тий. Ингээ бүгдийн дуртаад өөрөөр хэлбэл цаана дахиад юу улс төрийн гэдэг юм уу тий юуны тоглолт үүдээ мэдгүй тий нөгөө хүмүүсүүд дахиад эний чинь би шийдэхин тулд та нархаас хасрын шүү гэдэг ингээл мессежийг ингээл олон нийтээр ингээл өгöd байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ шийдлийг харин нөгөө нэг удаагийн гал унтраасан маягийн уртын хугацаанд доктортой их үүсвэр биш гэдэг юм уу. Тэгэхээр зүгээр л эдийн засгаас жоохон хол хүний хувьд бол амар болохоор за Монгол улсад мөнгө л хэрэгтэй юм байна. Яаж мөнгө олох вэ? Хаанаас мөнгө олох вэ? Тэгээд тэр нь одоо энэ нөгөө нэг эн чинь ингээл жил болгон төсөв дээр ингээд тавигдаад явна тий. Одоо ингээл багш нарын цалин 30% нэмнэ гэж тэгж जैन эх хонд тэгэнгүүт 30% нэмэгдэл нөгөө
үндсэн цалингаас ч боддог бусад нэмэгдлүүд байгаа шүү дээ. Тэд нар дагаал өссөн тий. Тэгэхээр ахаал тэрэнд нөгөө нэг 810 ч үлээ 830 ч үлээ тэр бом төгрөгнөөс дахиад илүү их мөнгө хэрэгтэй болно. Тийм. Тэгэхээр уул нэг юм байдаг байхгүй нөгөө юмыг өсгөж олон цалин тэтгэврийг өсгөж болно тий. Зөв. Гэхдээ нөгөө бүтээмжтэйгээ бусад юмтайгаа уялдсан байхгүй бол энэ зүгээр үнийн өсөлт болоод бусад юм руу шингэждэг. Одоо 3 жилийн дараа одоо хатар талах 2500 байгаа бол мэдгүй 4000 болчихвол юм ч утгагүй байхгүй. Бидний худалдаа авах чадвар тэгээс үлдчих юм бол ямар ч хэрэг байхгүй тий. Тэгэхээр нөгөө зөв өсөлт рүүг нь чиглүүлсэн бодлогын шийдэл хийхгүй бол зүгээр хиймэл өсөлт угаасаа инфляцтай бусад бүх юмдаа идэгдээд дуусчихдаг. Тэгээд эн чинь бүр хувийн хвшилтэй дарамттай. Төрийн цалин ингээд тэдэн уусгаад хувийн хвшил нэг ядаж талт нь нөгөө өсгөхгүй бол нөгөө сэтгэл зүй хүлээлт нь угаасаа өсгөнө гэд нөгөө дахиад өгчдөг эдийн засаг руу. Тэгэхээр хүссэн үсээгүй хүчээр нөгөө нэг бүтээмжтэйгээ уялдаагүй өсөлт хийчихээр тэр нь инфляц болоод эдийн засагта эргээр биш бүр сөргөөр нөлөөлөд тэгээд бөөндөө худалдаа авах чадвар дахиад буурчдаг. Тэгэл зүгээр ингээд нөгөө араас нь гүгэлээдэг гүйцэхгүй те хизээч нөгөө барианд цуг орох боломжгүй тийм юм байна. Надад бол нэг юм боддог. Одоо чинь нөгөө хэдэн том группүүд байна те. Лайч шилдрийн тагваас нэг юм зарладаг шүү дээ. 100 аж ахуй нэг топ 100. Тэр дотор ингээ групп компаниуд нь одоо манай групп компани тэдэн компани одоо энэ дотор багтлаа гэдэг ингээ. Тэгээд сүүлийн 10 жилдээ ингээ бодонгууд одоо чинь нөгөө бүтэн нэртэй групп компани бол үлдсэнгүй те. Бүгдээрээ л нэг асуудалтай юм шиг цодлоо те. Бүтэн нэртэй одоо засгийн газар ч юм уу том маягтайхан төслөөс үлдсэнгүй. Бүгдээрээ ингээд одоо тэдний засгийн газар хулгай хийчихэж энэ төслөөр гээд. Тэгээ одоо яг явж байгаа айтайхан явж байгаа төслөр нь байна уу? Одоо яг эдийн засгийн сэтгүүлчдэр явах те. Одоо бид нар нэг юм хязгаарлагдмал одоо нэг ийм л шар хаягаал яриад байна. Нүүрс зэсний эдийн засгаал ингээ яриад байдаг. Тэгээд цаашаа явж байгаа. Энэ томууд чинь нэг бол ингээд томроод гадагшаа гарах, эсвэл дундуугаан томрох, эсвэл шинээр үүсгэл гэдэг модель байгаа шүү дээ. Тэгэхээр шинээр юм үүсэхгүй байна, томрохгүй байна, бүр дампуурч эсрэг үйлдэлгүй яваад байгаа. За тэгээ бүх групп компаниудаа одоо хулгай зэлхий чим шиг ингээд зарлаа дуусаад, матрлаа дуусгачлаа тий. Тэгвэл зөрөөд яг шин төсөл нөгөө шин юм явах хэрэгтэй зөрөөд. За ийм үнэхээр болохгүй. Тэгвэл дахиад ийм гоё шин том төсөл байж хэвчтэй тий. Оюутлогоос хойш юу ч байхгүй л шүү дээ тий. Сая халзан бүрэгдэг ярьж чулгоо шилдээ төгөөр гаргацсан. Сонсгол хийнэ гэж байна. Оюутлогоо дээр дахиад сонсгол хийнэ гэж байна. Яг мэдээж хилцэх хэрэгтэй. Үг явж байгаа төслүүд дээр дахиад сонсгол хийнэ. Алт дээр хуулийн төсөл явуулъя гэсэн чинь ерөнхийлөгч хэсэгчсэн хориг ороод ирсэн. За ингээл болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө Монгол улс чинь ингээд хитгэн юмнаас би нэг хитэн тоо. Төсөл эхлүүлээл тэрэн дээрээ одоо сонсгол явуулна энийг шатгах гэж явуулна. Сонсох хэрэг яг яадیں۔ Тэ. Тэгээ өнөөдөр тухайлбал одоо энэ бичлэг хийж байгаа өдөр QSC гэдэг компани шүүхтээр ялагдаад төслөө одоо төр төхөр болж байгаа шиг байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр энд хамаардаг. Тэгээд за бас хувийнхын хийхгээ явж исэн арил ширний цогцлбор гэдэг том төсөл маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явж исэн чинь төр яг ижлэхэн төсөл хажууд нь хийгээд тэр төслийг унахцсан. Зогсооцсон гэдэг ч юм уу. Тэгээд төр өөрөө тийм амар сайн юм уу гэхээр 50 их 80-ийн төсөвтэй бидний яриад байгаа эмч багш нарын цалингийн төсөв чинь 34 их 80 шүү дээ тий. Тэгэхээр 1.5-аар их шахуу ийм том төсөвтэй орон зайтай мөртлөө тэнд байгаа мөнгөийг ердөөсөө ярьдгүй. Хэдүүлээ төсөөтэй хараад хэдүүлээ ингэ тэрэлдээд байгааз. Энэ төсөв энэ төрийн өмч байгаа байхгүй зүгээр ингэ логикоор бодохоор энэ үр ашигтай байгаа мó гэхээр алдагдaltaй тий. Тэгэхээр нэг бол том төслүүдээ дахиад хөдөлгөх эсвэл энд байгаа 50 их 80 буюу төрийн өмчийн оролцоотой ямиг ийшээ гаргаж зах зээлээ томруулах гэсэн ийм юм руу явах гэдэг байна. Одоо ингээд нэг таанууд ингээд харьцуулж үзэхээр ийм байгаа гэж байхгүй. Одоо за төсөв одоо хэдий те 30 33 4 5 руу орж гинөө те. За 35 6. За төрийн өмчийн нийт 60 гаруй компани. Нийт 20 гаруй их 80 те. За энэ дээр орон нутгийн төсөв 3 4 их 80 те. За тэгжсэн чинь нөгөө нийслэлийн төсөв те. Нийслэлийн төсөв нь хэдий? Одоо хит болсон байлаа. 5 6 орон нутаг гэдэг дотор нийслэл багтаж яваад 12 руу орсон шүү. За бидгүй. Тэгээд ингээ бодонгууд за тэнгууд нийт дотоодын нийт бүтээгдэхүүн маань хэдий? Төрийн оролцоо бүр дангацсан байна. Тийм. За хэдэн мянган доллар. За 90 мөрийн хавцаа их 80 дөө, 80 их 80 дөө. За тэгэнгүүт ингээд нийтдээ баг ингээд 70 75 тий 70 гаруй хувь нь дандаа эдийн засгт эргэлж байгаа мөнгөний 70 гаруй хувь нь дандаа төрийн өмчөд, төрийн оролцоотой орон нутгийн төсөв тий нийслэлийн төсөв, улсын төсөв тий ингээд явчихсан. Тэнгүүд
одоо улсаагийн би түр одоо болж байгаа төслүүд юу байгаа юм бэ? Хувийн хвшлийн ингээд тий. Тэгэнгүүт ингээд нийт ингээд таанууд ийм амар өндөр оролцоотой байгаа бол нөгөө нэг манай чөлөөт эдийн засгийн тогтолцоо маань яаж байгаа тий. Яг нөгөө нэг үндсэн эдийн засгийн нөгөө нэг одоо суур зарчим нь тоо үзүүлэлтүүдээ нийцэхгүй буцаад нөгөө төрлийн оролцоонууд нь арилга тий. Улс төрчдөө сайхан эдэ ундаа тий зоог бодлоод ингээд явж байгааг одоо бид нар ингээд хүлэн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Одоо тэгэл юм болонгууд л хувийн хвшил рүүгээ дайрна, юм болонгууд хэдэн компаниудад цодлно, юм болонгууд л нөгөө стратегийн орд гэдэг гой нэрээрээ гаргаад уулуурхайн компаниуд руугаа явуулна тий. За тэгэл татвараар нэг цодлно, баялагын санд мөнгө оруулсангүй гэж нэг цодлно. Өөр юу гэдгийг дахиад татвар дээр нэмэх амнат дээр нэг цослон тэгээ тэрнийг дагсан тэг хөрөнгийн татвар ясны татвар гэдэг 40 өмнөд байгаа тий. Тэгээд ингээд эргээ харангууд нийтийн 30 эдэн их найдын 10 их найд нь цэвэр уулуурхаагаас ингээд орж байгаа жишээтэй тий. Гээд ингээд одоо боломжууд бол амар байгаа даа. Би юу хэлээд байна гэхээр эмч багш нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд за энэ мөнгө олж ирж байгаа хувийн хвшлээ дэмжээд за мөнгө олж ирж байгаа уулуурхай салбартаа өөрчлөлтүүд хийгээд тэгээд дахиад гадны хөрөнгө оруулалтуудыг дахиад хөрөнгө оруулалт хийгээд төслөө хөдөлгөөд ажлын байр бий болгоод эргээд нөгөөх нь татвараараа төсвөрүүгээ ингээ бааз суурийг тэлдэг ийм руу орох боломж нь зөндөө байхад зөвхөн чиний татварыг чиний төсвөөс танлаа гişээ хийлээ гэдэг ингээ галтгооны юм яриад сууж байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингээ бодохоор ингээ сангийн сайд ер нь ийм сангийн сайдын статуст те мэдгүй тэр эдийн засгийн хөгжлийн яамных нь гой ингээ бодлого модлох тэр хөгжлийн чиг баримжаатай тийм бодлогын гаргалгаанд гаргадаг нэг тийм юм юу гэдэм бол доо гэж зүгээр бодсон байдаг ч гэж магадгүй л те би мэдгүй байна. Уулын эдийн засгийн хөгжлийн яам гэж байгуулсан. Тийм би ингэж бодсон шүү. Учрал гэдэг авах. Энэ дандаа ингэж орж ирдэг те. Хамраар нэггүй юм яриадаг байхгүй. Нөгөө одоо нэг юм социализм санагалзж байгаа гэдэг юм уу? Энэ ингээл нөгөө энэ арт түмний өмч, арт түмний баялаг төрд байх хэвээр төрөөр дамжуулаад арт түмэн хувь хэрхээ хүрт чинь ингээл бараг л өрөөгөөжийг нь бид нэр төрд байвал илүү хүртэнэ гэж пропаганда хийдэг. Тийм ингэж байгаа хүмүүсийг би одоо насны бүлгээр наваад үсэх юм бол бидний аав ээж ах эгчийн үеийнхэн байхаа гэж бодож байгаа. Арайчигтэй бас ингээ биднээс доошоо бол арайч нэг тэгэж бодохгүй байгаа. Тэгээд за тэгвэл тэд нар яагаад тэгэж бодоод байгаа юм гэхээр тэгэхээр нөгөө нэг нэгдлийн мал малдаг байсан. Тэр социализм гэдгийг тэр үеэрээ л төсөөлдөг юм шиг. Ингээл мэдгүй тэр үеийн те 80-аад оны дарга нар олол идэж уудгүй ингээл нийтээрээ сайхан амьдраад тийм гоё байсан гэдгээрээ төр гэдгийг төсөөлөд идэм биш байгаа да. Одоо гэтэл сүүлийн үед гарч байгаа за ингээл янз бүрийн хулгай дээр авилга хэл ахуулын хэрэгүүд бол тэр үеийнхээс чинь төр гэдэг ойлголт чинь шал өөр болсон шүү гэдгийг ингээд яаж хэлвэл ойлгох бол доо гэж бодохгүй юу? За тэгэхээр төрийн тухайн ойлголтоо нэг юм зэгцэлжээж би тэд төр эзэмших ёстой юм уу? Төр үнэхээр аж ахуй эрхэлж те. Одоо сүүлрүүгөө манай төрд яг үнэндээ ололн заавал урхаа хий. Нэг орд ч юм уу те ингээд ашиглалтанд оруулъя, эргэлтэнд оруулъя, хөдөлгөе гэж тэгэхэд үнэндээ ол төрд мөнгөч байдгүй, хүний нөөцч байдгүй, технологич байдгүй, техник тоног хөрөнгөч байдгүй. Аргаа ядахта бартер хийгээ сууж байгаа өстэй. Тийм хуулийн төсөл оруулж ирэл. Одоо ингээд зүгээр амар инженер бодох юм бол нэг юм айлал байгаа юм те Монгол гэдэг нэр те. Тэгээд яаж амжуудаг вэ гэхээр ингээд нэг айлтай 8 хийн штэ. Би чамтай ингээд нүүрс зэсэл зараад байгаа байхгүй. Нүүрс унах юм бол тэгэл бүгдээр зарах юм байхгүй. Хүүхдүүдтэй ингээд хоол юм ингээд сандаргаал те. Нүүрсний өнөөс чих юм бол ингээд аав ээж нийл сайхан шопингдод одоо мэдгүй арх хөрх юм ингээд гоё шоудаад. Нэг яг ийм айл шиг болчиход байгаа байхгүй. Нүүрс зэс гэдэг юм хоёрхан лайн те. Одоо зүрхний цохилт гэвэл те. Ингээд унах юм бол дагаал усаараа ундаг, өсөх юм бол дагаал ингээд баясаал төсвөөд хэлээл тэрийгээ дараа нь хэлдэг тийм юм шиг болчиход байгаа. Энэ хоёр эдийн засгчнийх гоё мэлжсэн. Манайх юм хоёрхан зүрхний юм цохилттой байгаа тийм. Цагаагаар яадаг уу? Цагаараа. Эдийн засгч. Цагаагаар яадаг уу гэнэ. Олонний тэргүүр мэд. Тэгээд зис ураа одоо нэмэх нь юу юм? Газрын ховор ч юм ингээд дахиад 3 лайн нэмчүүл энэ савлгаа чи ингээд тэгшэрнэ. Солонгоруулна гэж яриад байгаа. Жинхнээсээ ингээд нөгөө хамаарлыг багасгах. Тэрнээс нөгөө хөдөө аж ахуй, мал аж ахуй ингээд үнэхээр болтгүй, үнэхээр хоол гэдэг юм бид нар мэдэж байна. Тэр аж ахуй дээр бол нөгөө ажлын байр бий болдог. Хүмүүсийг ажилтаа болгодог. Гэхдээ бүтээмж доллар олох салбар биш гэдгийг ингээд бид нөгөө ойрын 5 жилдээ бодлоо гэдэг л таа. Тэгэхээр биднэрт одоо ураан байна, газрын ховор байна,
одоо нэмэх нь алтаа хөдөлгөж чадах юм уу? Цагаан эдэгээр бол ингэж ирсэн тийм. Ааруул эзгийл хийх биш, тараг бүрий, цэцгийг гаргаж авъя, өрөм загсаа гэдэг ингэдэг шүү дээ тийм. Манай нөгөө Монгол хөдөө аж ахуйд арай ойрхон гэвэл тэгэнгүүт үгүй зөвхөн сүгээр нь л зарна. Тэгэж шүүж мүүж яах юм гээд байна. ажлын даймэр гэдэг. Ажлын нэмэр энэ хоёроо зарийгээд яг тийм юм руу л явчихад байна. Тэгэхээр одоо нөгөө нэг би ивчлээд эмчих юм уу байх юм? Ухах юм уу байх юм айгуу тэр нэг болгошмор тий. Эмгэнэлтэй юм шиг, инэдмийн юм шиг нэг юм яваад идэг үстэй. Монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл гэсэн чи баян болох гээд. Тэгсэн мөртлөнгөөсөө баян хүмүүсийг үзэж чаддгаа тий. Гэдэг шиг. Тэгээд нэгтэй тийм сэтгэлгээ надад одоо баян хүмүүсийг үзэж чаддгүй гэж хэлж штэ тий. Одоо л би баг ус төрчийг үзэж чаддгүй болох гэдэг заяа. Намыг одоо ус төрчийг намыг ч юм уу мэдгүй. Хүмүүсийн үзэж чадахгүй байгаа баян хүмүүс чинь улс төрд байгаа байхгүй. Тэгэл гоё уянгалал тэгэл одоо ямар ч танд айгүй гоё уянгалал хамаг амтны сайн сайхны төлөө тэ нөгөө их болсон 600 гээ. Тэгээ ороод ирэхээр яна юу яриад ороод ирж байгаа юм бол гээ бүр ингээ айгаад тэ бүр ингээ тийм айдас одоо орсон мэлээ. Одоо тэр нэг баяр маань нарын гишүүн одоо тий өргөн байрсан чадаагүй хянан шалгах төр хороо тий нөгөө харбины яасан хэлцээр 36 их 80-ийн алдагдaltaй хийсэн байж болцошгүй гэж яриад байгаа штэ. 36 их 80 төсөв маань 30 3 4 их 80 36 хүрээгүй байна тий 35 тэр алдаг зүгээр л амар энгийн лог тий тэрийг за үнэн бол тий за магадгүй тал нь үнэн бол тий 12 их 80 мэдгүй тий өдөр бодолдог юм одоо яаж бодох хэвчтэй тэр нь ингээд төсөв дээр орж ирээд хулгай хийгдээгүй тий гоё одоо шударгаар тий одоо Монгол улстай хэрэгтэйгээр ингээд байгуулагдаад явцсан бол юм багш эмчнэрийн цалинг нэмэх тий бүгдийн бүх асуудлыг л шийдэж одоо яг энэ Откогийн гомдол чинь багш эмчнэрт байгаа байхгүй юу яриа аваад талбай дээр ажиллаад ирэнгүүт бид нар ингээд төвчээд байсан юм а тий за нэрээ төр зэсэгт мөнгө байхгүй үнэхээр болохгүй байгаа юм байна. За нэг 5% нэмсэн гинэ. За яах вэ тий. За нэг 7% нэмнэ. За яах вэ гэдэг эмчнэр тгий яваад байсан юм л да. Тэгсэн чинь энэнгээр нэг нөө тэдий их 80-ийн хулгай зэлгээ одоо тонол чийч хулгай үгүй чийч хулгайч гингүүд өө би ингээ 20 жил твцсэн чинь буруу байсан ба шүү дээ. Тэгээд талбай дээр 30 жил ажилласан хүний их эмч ихч сууж байгаа байхгүй тий. Та тэтгэврт гарч байгаа юм шүү дээ. Тэгтээ та энэ сууж ин тэгээд таны хүсэл юу юм гэхээр ядаж дүүнрээ ийм нөхцөлдүүлдэг юм ярихгүй. Тэ? Би бол ингээд тэтгэвртэй гараад одоо ингээд явна. Би тэгээд тэтгэврт өндөр гарахын тулд хуваараа бас нэмж төлж байгаа гэж байгаа байхгүй тий. Нөгөө цалин амар бага учраас амар бага нэмэх гэдэг шүү дээ. Ядуу зүд болох гэдэг шүү дээ. Тэнгүүд ингээд өөрөө өмөрж байгаа байхгүй. Нэрээ тэд нар төвчээд байсан байгаа байхгүй да эмчнэр чинь багш нар чинь. Тэнгүүд ийм чинь одоо эмчнэрийн чинь цалин одоо бага байна шүү дээ тий. Бага байхаар эдгээр чинь ингээ эмийн бизнес рүү орчих واخхой. Одоо жишээ нь ингээ эмийн компани дилер болчиход байгаа байхгүй. Бичиж өгдөг тий. Тий ингээ бичиж өгдөг. Тэр биелээ ингээ харуулаад цаанаас нь одоо эмнэлгийн дарга юм урамшуул авдаг. Эмийн компани тэр эмчнэрийг бүгднийг сургалтанд явуулдаг, гадагшаа туслах судлуулна гэдэг. Тэгээд тэр хүмүүс өрөөнд нэмж өгдөг. Өөрөөсөө одоо эм хангамжийн одоо тоног төхөөрөмж янз бүрийн нийлүүлдэг. Тэгтээ зөөх хийсгэн шүү дээ. Агшаа харин тий. Томчууд нэгээд. Тэгээ ингээд нөгөө сүүлийн тал нь болохоор өвчтнүүдээ шулдаг юм руу ороод байгаа. Тэгээд амар бид нар чинь 4 жил төгсөөд одоо яваад сэтгүүлчилж байгаа. Тэнгүүд эмчнэр чинь 6 жил сураад резидент хийгээд 8 жил мэрэгшээд 10 жил гинэ. Тэгээд ажлын гараан дээр гарахаар резидент эмч 750 мянгаар ажлын гараан дээр гардаг нэ. 750 мянгаар сар амьдрах гэдэг бол реалити шоу үстэй. Одоо нэг одоо татвар асуудал 150 мянган шууд татвар засагдсан. 500 мянгаар яаж сард амьдрах вэ? Бүр ингээ логикгүй те. Тэгээд хүний их эмч рүү нүдний их эмч рүү, мис заслын их эмч рүү нарийн мэрэгсээ сургаж байгаа хүмүүсээ тэгж төрүүлэгч угаасаа буруу байхгүй те. Тэгээд судалгаа гарсан байгаа. Зөвхөн эмчнэр дээр гэхэд эхний 6 жилдээ мэрэгчлээ орхио явчихж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд сувилагч нар нь болохоор хүүхдийн сувилагч нар чинь ингээ мэрэгчтэй юм шүү дээ. Хүүхдийн судсыг олж тариа хийх. Ахмад насны ингээд одоо өвдсөн байгаа судсыг олж тариа хийх гэдэг чинь амар хүнд ингээд асуудал юм байна л да. Бид нар чинь ингээд нэг юм наагаа судс муцын гаргадаг юм байхгүй. Ядуу улс учраас юу нөгөө эмчнэртэй халаад бэлийг нь өгчдөхгүй байгаа учраас тийм үлэн зүйл нь хаалын имлэг дээр гарсан шүү дээ. Тэгээд янгууд нөгөө тэгэж нөгөө хүүхдийн судсыг нэг ингээд татгаал олно гэдэг чинь одоо хэдэн жилийн туршлага юм тий. Тэд нар тэгээ сая 400-ийн зэлтэй. Тэгэхээр бас амар харгас. Тэгээд тэд нар 24 цаг хийчээд амарч чадахгүй нөгөө нэг фэйсбүүкийн пост тавиад нөгөө группүүд ийм байна. 30
30,000-аар тариа туслахыг яадаг гэнэ. Ингээд нойр мөгтэй ингээд уул намармаар шүү гэртээ ярмаар шүү хүүхдээ хоолыг хийж өгмөр байна. Унтмаар байна те. Тэгэж чадахгүй нөгөө 30,000-аар суц тариа гэж явдаг гэнэ. Тийм болтол нь ингэж амар чирэгдүүлсэн. Би нэг юм сонссон санагдаад байна. Одоо нөгөө настай хүн чинь бодсон дээр бүх юм ярьчих. Мартахад ингэж дондор нь тасалж авахгүй шүү. Сувилхуун ийм арга ухаанд суралцсан хүмүүс одоо баг Монгол цувилагч хийснээс Япон руу яваад нөгөө нэг хамтын асрамжийн газар ч юм уу те ингээд асаргааны ийм үйлдэл эрхлээд явах нь хамаагүй өндөр үнэлэмжтэй учраас бид нар бас тийм бид нар бас ингээ хүний нөөцөө ингээ нөгөө энэ шалин хүнсний бодлого буруу хийснээс тоомлж чадахгүй байснаас ингээ хүний нөөцөө алдаад байгаа бас ингээл дараагийн ийм нөгөө хамаарлууд гарч ирээд байгаа юм байна да гэж би ингэж бодсон. Тэгээ мэдээж нөгөө энэ талд нь ингээл улс минь хэцүү байна, ядуу байна, хөгжиж гэн, буурай байна. Тэгэхээр бид нэр хичээх ёстой, зүтгэх ёстой. Бид нар зүтгэж ижлийн нэг хэд хүүхдийг эрдэмтэй боловсралтай эрүүл саруул болгоно гэдээ ингээ хичээж итэл хичээгээд ингээд авсан хэдэн цааснасаа татвар төлөөд ингэнгүүт нөгөө төлсөн хуримтлуулсан юм маань тэнд хулгай хийгээд ахаар хин дугаасаа ажиллах сэтэл хизээ болтол гүрэх юм бэ. Тийм итгэл найдвар байхгүй. Тэгэхээр нөгөө төр дитгэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй нэг юм яг эсрэг тесрэг хоёр үйл явдал тэнгэр газар шиг юм ингээд хоёр зэрэгцээд яваад харч угаасаа нэг л өдөр тесрэн тэгээ тэр нь өнөөдөр таарч ах шиг байна. Давхцж чинь тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг бид нар цалингаа нэмүүлмээр гэдэгтэйгээ уулан зэрэгцүүлээд нөгөө тэр парадоксыг арилгах чиглэлттэй хулгай яаж хийхгүй болох юм бэ? Тэр гар хөл илүү урт хуруу хумсыг нь яаж тасалж тайрах юм бэ гэдгээ уулна бид нар яг эрүүл саруулаар зэрэгцүүлээд ярьж явах хэрэгтэй. Тий. Тэгэхээр энэ нөгөө нэг бүх юмнаас төрийн оролт, төрийн нэрээр улс төрчдийн оролцоог хязгаарлах. Тэд нар чинь ингээл арт түмэн юм үсэж гин. Арт түмэндээ тэгш хуваарлна, баялагийнхаа үр өгөөжөөс амсуулна, эдээний дээж мэж гэж хэлэнгүүтээ өөрөөсөө тэрнээсээ ихийг идцэн ууцсан байхаар чинь тэгэхээр энд ерөөсөө л нэг юм хуруу хумс тайрах хязгаарлах юмнуудыг бид нар уулна энэ их тэмцэлтэйгээ зэрэгцүүлээд тэнд хийж чадвал тий ирээдүйд арай нэг юм өнгө бодогтой бид нар амар энгийн ойлгочих болохоор юм шүү. Зүгээр л төр оролцсон гэсэн юмд итгэж болохгүй тий төр буцааж авах гэсэн юмд итгэж болохгүй нэгтлах хэрэгтэй, нихур хандах хэрэгтэй тий. Тийм. Одоо чинь яг барий гэхээр төр гэж одоо энэ аяга байна гэдэг шиг ингээ баригдахгүй байгаа байхгүй тий хин. Тэгээ хариуцлага хүлээсэн байхгүй юм. Тэнгүүт төрийн өмч төрийн мөнгө гэж байхгүй. Бид бүгдээрнгийнх нь мөнгө. Тэгэхэр чинь нөгөө нэг би яг тэр кейстэй л адилхан юм байна гэж утсан. Хүн өөрийнхөө байранд суухаар цэвэр цэмцгэр ариг гамтай ингээл нэг булан нэмтрээд унтсан ч гяс тэрүүхэн тэнд нь шавардаал будаал эмүүс түрхэл ингээл цонхных нь тор ингэчүүл ингээл угаагаад арчаад солиод ингээгээл хүн өөрийнхөө юмд яг тэгж ханддаг мөртлөө түрээсийн байранд суухаар л за эцэн засаад амны эзгээ хайддагтай адилхан төрийн юмд бидний дундын өмчөд тал талаасаа хуримтлуулсан юмд дарганар бол нөгөө яг эзэн нэгээд отокоч ирээд нэхэхгүй улсаач ирээд нэхэхгүй юм чинь гэж бодоод ингээд одоо тэгэд бүр хамгийн хайн хандаад байдаг. Зэвүү үргээд байгаа нь миний харж байгаагаар тэр нүг Ганбаатар гишүүний нэг оруулж ирэх гэж цэцрүү явуулах гэдэг санал те тогтоолын төсөлгээд байгаа. Их хурлын гишүүн гэдэг л бүрийн ихтэй байх юм бол улсын хурлын одоо нэг хүсэлтгээд сая ч нөгөө нэг зандан шатрыг огцуулсан улсын хурлын тогтоолыг одоо нөгөө үндсэн хөдлийн цэцэд улсын хурлын засгийн газраас хүсэлт явуулж шүү дээ. Ганбаатар санаачлаад улсын хурлын байнгын ороогоор хүйцэн байнгын ороогоор хилцүүлээд чуулганаар хилцүүлээд дахиад улсын хурлын хүсэлт явуулах гэдэг байна. Улсын хурлын нэрийн өмнөөс шүү. Тий. Тэр нь болохоор улсын хурлын гишүүн өмнө үлдэгдсэн гэмт хэрэгтэй. Улсын хурлын гишүүн босноосоо хойш одоо эгүүлэн татагдахгүй байх тийм үр дагавартай юм оруулж ирж байгаа. Шалгагдахгүй байх. Тий. Нөхөр болохоор их хурлын гишүүнийг шалгана штэ гэдэг байгаа шүү. Тэр нь болохоор тэр нөгөө тангарагаас нэтсэн гэдэг агуулгатай. Шалгагдах нь шалгагдана. Тэгвэл нөхрийн юугаар болохоор өмнө үлдсэн хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Мань хүн өөрөө яг тийм кейстэй байхгүй та. Одоо үйлдвэрчний эвлэлийн холбооныхон зохион байгуулалт жигсаал цуглаа гэдэг бид нар сэдвийн нэрээ сууж штэ. Мань хүн үйлдвэрчний эвлэлтэй холбоо бүхий хамаарал бүхий байхтай газраас нь зараад идсэн асуудал, авилгалын асуудал одоо шалгагдаад яригдаад байна. Тэгээд байж болзошгүй байгаа тийм. Хулгай хийжээд 10 жилийн өмнө тэгээд энэ нөгөөс юм шиг үү? Юу лээ. Тэгээд таяр баяраа эдийн засгийн агуулга ярьдаг хоёр зүйл байгаа тийм. тийм. Эдийн засгийн
хүмүүс байгаа дэр би нэг ийм юм зайлгаж зүгээр өгөхгүй шүү. сонирхмоор байгаа юм. Бусад улс орны энэ нөгөө орлого бүрдүүлэлт, эдийн засаг ер нь яг хэний нуруунд дээр явт юм бэ гэдгийг асуумаар байгаа. Одоо яагаад тэгэхээр манайх нэг юм үндэсний гэж нэрлэгдэж байгаа том аж ахуйн нэгжүүдийг жоох үздэггүй шүү дээ. 30 гэр бүлчгийн 3 гэр бүлчгийн юу ч гэдэг ингээл нэр хоч өгөөл бүх юм руу ордог яадаг гэдэг гэл ингээл ер нь олол нь ингээд нөгөө баян хүнээ үзэхгүй нэг юм яваад идэг штэ. Гэтэл яах вэ ингээл зүгээр шал сонирхогчийн хувьд харахад Солонгос гэлтэнгүүт Samsung гэл ингээл тэр Солонгосын байтугай дэлхийн том компани байж идэг те. Тэгэхээр одоо тэдний нуруунд дээр тэр улсын эдийн засгийн тодорхой хувь нь явдаг байлгүй дээ. Америкийг гэл харахад ингээл дэлхийд данстай болсон маш том корпорацууд байж идэг те. Одоо Япон гэл тэр юу гэдэг мэдэхгүй Toyota ч юм уу. Тэгэхээр ингээл улс орон болгонд ийм том аж ахуйн нэгжүүд байх шиг байгаа. Тэгэхээр яг эдийн засгийн агуулга тэднэр дээр явдгүй эсвэл мэдгүй. Дан жидүү одоо эсгийг тавч гэр явахгүй шүү дээ. Багш нарын эмчтрийн цалин нэмэхгүй, цагдаагийн цалин нэмэхгүй шүү дээ, тий. Тэгээ яг явж байгаа төслүүдээ бүгд За тэгвэл шийдэл юу байх вэ? Гэхдээ Сингапурын нууц нөгөө Хятадын нууц, юуны нууц гэж хэлээд байгаа чинь том корпорациудаа олон болгож бид нар нөгөө муулаад байгаа дахиад 5 MCS 5 оюутлахаа одоо 5 апу юу юм те эргэтэй байгаа хгүй да. Тэгхийн бол энэ нэг хулгай мулгаач ярил. Ингээд төрийн оролцоог нь багасгаад энэ хоёрынхоо байрыг солиод тавьчих юм бол энэ нөгөө хувийн хвшний юм төрний юм байгаагаар ингээд солиод тавьчих юм л ингэ болоо. Эсвэл монголчууд их хартай юм болоо гэж бодлоо. Нөгөө бид нар ингээл уул уурхайн салбар төр хувийн хвшил бүгдээрээ нийлээл ингээл 10 их 80-ыг өгж гинэ гэхээр тэгж бодд юм болоо. Эдгээр 10 их 80-ыг өгч байгаа юм чинь. Энээс ихийг олж байгаа гэл ингээд нэг юм харын сэтгэлэнд авчаад идэм болооч гэж бодох шиг. Хардуулах тоглолтын ус төрчид бүр ингээд хийсээр байгаа те. Одоо ингээд жоохон байхад сонгол оллоо гингүүд амар хүнд айтай те. Амар тийм 90 сурвалжхан баг те мөрдөн шалгах тийм баг кино шиг баримтат төвчрүүлгүүд амар гардаг гэсэн шүү дээ. Одоо нөгөө уянга гэдэг сэтгүүлч идэг байсан 100-ны ловер мөвөр гэлдэг л. Усын хурлын гишүүн байсан аа. Гишүүн байсан те. Манай чинь би их жоохон байсан. Тэгтээ тэр их чиг хараад айгаалтай бараг л ингээл ийм хүмүүс идэвт. Яагаад эднэрийг ингээд сонгоод идэм бэ гэдтэй. Тэгтээ яг нөгөө нууцл юмаа ингээд нууцл байлгаа тавил ерөөсөө л хардах сэтэл бий болгоно. Яг адилхан саяны хил холболтон дээр те нууц ижэн одоо Эрдэнэс таамаглалгоо дээр байгаа одоо Чалконы нөө тэр China Energy ч нөө те нийт хэдэн гэрээ нийт хэдэн нууц байгаа ил одоо мэдээлэл авч чадахгүй ингээд байгаа шүү дээ те. Тэгээ нууц ийм хаалттай байх тусмаа л хардах одоо сэтэл төрүүлээ. Одоо тэгээд ардын нам олон нам бүгдээрээ амлсан шүү дээ. Нууцын тухай хуулийг. Одоо тэр нөгөө нууцлаад нь шүү дээ. Ганбаатар мэтээсээ одоо нууцлалт юм болоо. Одоо ингээд нэг төсөл явуулах гал ингэнгүүт нөгөө хэд нь ингээд самраа. Энээс нь болгоомжлоод ийм травма авсан юм. Тэгвэл одоо ийм тоглолт их юм шүү. Угаасаа ингээд задруулж байгаа юм шиг болъё. Тэгээ угаасаа яг ингэнгүүт нараас нь ингээд одоо тэгэхээр одоо зорилгын аргаа зүгдэхгүй болчт юм болоо. Одоо ингээд нэг засаг ингээд нэг хүмүүсүүдийг авч явууллаа. Тэнгүүт нь дараагийнхан засаг гарч өмнөх нь ийм хулгай хийцэн байж тээ. Тэгэл тэрийгээ шүүмжлээ сонсгол явуулаад ингээд тэгээ энэ болгон дээр чи ер нь ингээд болж байгаа төсөл байхгүй гэдэг нэг юм нийтийн ойлголт төрж байгаа. Дотроо тийм гаднаа бүр муухай харагдаж байгаа шүү дээ бид нар тийм. Дотроо бол яг хөдөө хідүүлээ хэрэлдээл ямар муухай юм бэ? Тим юм бах та гэд өнгөрч байгаа. Гадна тал нөө хөрөнгө оруулагч бид нартай арилжаа хийдэг, 8 яадаг, итгэлцэл үүсгэж магадгүй нөхдүүд бол за яши төхөлтгүй юм байна байхгүй. Би энэ сэдвийг бүр ярмаар санагдаад байна. Өнгөрсөн жил араб руу яваад бид хоёр суугаагүй юу? Тэгсэн чи би бүр ингээ гайхсан шүү дээ. Бид хоёр чиг олон удаа ойлгохноос суусан та. Бүх мэдээлэл нь арабад уу? Үгүй. Өөр хаана? Энэ үн чинь гадаад руу яваа ялах. Тэр ингээд хоёулах нэг байдаг шүү дээ. үзэж харах гал тийм. Тэгсэн чинь Арабд ч 5 хоног ажиллаж байгаа ш нь чухал минералын экспорт болт юм байна. Тэгсэн чинь 67 засгийн газрын тэргүүд сайд нарын төвшний ингээд томчууд ингээд тэнцүүлж байгаа байхгүй. Тэгсэн ингээд амар юма ил тодорхой ярьдаг. Би жилийн өмнө ийм амлалт өгсөн, 3 жилийн өмнө ийм амлалт өгсөн. Энэ биелээгөө энэ биелэхгүй байгаа нь ийм учиртай. Одоо ингэмээр байна. Тэг шууд ингээ ажил яриа би бүр ингээ гайхаад хөө ямар амар ажил хэрэгч. Тэгээд бүх мэдээлэл нь ил ингээд оронгууд
Энэ ийм илэрцтэй, энэ ийм илэрцтэй, энэ ийм юмтай. А энийг авах юм бол одоо тийчүү тэдэн төгрөг байршуулад ийм ажиллах хөстэй байх хэвээр. Тэгээ ороод ир хинж хийж болно шаардлагатай, харамсалтай хужаа мужаа хинж хамаагүй гэж байгаа. Тийм нээлттэй даа. Тэгж чинь манах. Тэгсэн чинь манах бүх юм парламент дотроос би энэс нуугалаа. Иргэлтээс нуугалаад бүр юу. Бүр үнэхээр хүчтэй. Тэгээд эхлээгөө төслөө сонсож юмсаа. Тэгээ хамгийн амар ичмээр санагдсан юм нь за одоо ичмээр гэх юм уу те. Харин MMC те Хонконгийн хөрөнгөний биржээр бүртгэлтэй нээлттэй бүр олон улсын хөрөнгө оруулагчтай ийм те ухаан удаг дээр үйл ажиллагаа явуулдаг ийм компани байсан чинь төрн гинт орж ирснэ те үндэсний баялагын сан гэдгээрээ оронгооштой ухаан удагаа авъя те тэр чинь ингээд бүр ингээд эхлээд баяжуулах үйлдвэрээ бариа тэгээ экспортлоо те өр төлбөрөө төлөөд ингээд бүр амар явж исэн чинь гинт орж ирснэ авъя хөө гэдэг 10 жил бүр зардлынх нь юм дуусаад яг олборлолтны төрөө 34 аваа. Арай жоохон ашиг руугаа сайхан би нөгөө нэг нар үзчихлээ тий. Тэр нөгөө оюутны ерөнхийдөө дагсан эдгээр нэг юм гар үсэг цуглуулад төрөөрөө байгуулсан эдгэргээд одоо нөгөө энэ 7 хоногт илүү өмнөх 7 хоногт нөгөө байнгын орооч холгоноор оруулъя гэж тэр одоо юу болж байгаа вэ? Тэр яг яа гэдэг. Нөгөө аюу эрдний өөрийгөө хянаж шалгах. Тэр чинь 22 оноос өмнөх урт хугацааны гэрээнүүдээ шалгуулъя гэсэн. Оюутлага тавталгаатай холбоотой байсан. 22 оноос өмнөх урт хугацааны гэрээг хэр чинь юу юм? Одоо 22 оноос хойш болчихсон. Нэр зааш томьёолсон байхгүйсэн. Нууц чанаа нэр чи. Тэр нөгөө хянаа шалгах төр хороон дээр өнөөдөр бас зол жаргал гişүн бас хэвлэл хандчихсан тий. Улсын хурлын тухай хуульд 2024 онд өөрчлөлт оруулсан болохоор тухайн жил юм шиг байгаа тийм. Жилдээ 2 л хянаа шалгах хороо байгуулах тийм хуулийн зохицуулалт оруулсан. Хурлд ирэх хүч тийм. За тэгэнгүүт тэн дээр одоо ойдлогын хэлэлцээр тийм. Зээлийн хөв борлуулалт тухай хэлэлцээрийн нэг хянаа шалгах тухай найрамдал тийм. Нөгөөх нь болохоор энэ хоёрд нэг болчих жоохгүй. Тэнгүүд 2 л гээд ингээд оруулаад өгсөн чинь бусдад хянаа шалгах хороо байгуулъя гэсэн хүсэлтүүд нэгэ буцаагт авчиж байгаа нөгөө хэрэгжих боломжгүй болоод тэгээ энэ дээр эн чинь болохгүй эн чинь үнцэн хуулийн улсын хууль тогтоох болон үзгүйцэтгэх засаглалыг хянах энэ их зүүн чадамж алдчихж байна гэдэг үнцэн хуулийг давсан юм зохицуулт болцсон байна гэд иргэн золбоод иргэн зол жаргал гişүн иргэнийхээ хуваар үнцэн хуулийн цэцэд ингээ хандсан маа байна. Тэгээ тэрийг тэгээ хизээ хэлэлцэх яах их нь бас тэгээд тодорхойгүй л хал та тий. Тэгээ тэрийг бол ер нь бол бас яралтай хэлэлцээд нийт талдаа гаргамаар л юм шиг санагдсан. Тэгээ ингээ бас л дахиад хардах юм гарч авах тий. Өөрөө өөртөө зориулсан хууль ингээ санаашаад өөрөө өөртөө тэрийг өөрийгөө хянах гэж байгаа нэрийдлэр сайхан нөгөө 2 квотыг бүглэж хаяад тэгээ өөр асуудал бэйсгийг өөр асуудал оруулах асуудлаар хэн шалгал орон зайг нь хунаа ичаад ингээ битүүлээ ичиж байгаа тийм дүүргээ ичиж байгаа бас нэг юм хардах өнцөг харагдсан шүү дээ. Шал дэлхийн хоёрын бодоод сууж байла. Одоо чинь ингээл яг хавдээ нөгөө яг ийм чигүүргийн ажил хийдгүү ч юм уу мэдээлэлээс жоохон энэ төрлийн мэдээлэлтэй нэг ойртох шаардлага байхгүй ингээл ингийн жирийн өдөр тутмынхаа ажлыг хийгээл явж байгаа таньдаг мэддэг ах トゥ хамаатан сад найз нөхөд ч юм уу ер нь эргэн тойрны хүрээллээсээ ингээл сошиалор ч юм уу эсвэл уулзаад ярихаараа ингээл үзэл бодлыг ингэн штэ тий тэгэл одоо ингээл өө өстө тэр халзан мөрөгтэй гэдгийг ашиглаж болохгүй өстө нэрээ яахын өөрх юм ирээдүйн хойч үедээ үлдээ тэр газрынхаа доор байж л байх ч юм уу тий нэг ингээл нэг иймэрдрүү юмнууд ингээл ярьдаг штэ. Яагаад та ингэж утсан гэж асуухаар үгүй мэдхгүй нөгөө тэр гişүүн л тэгээ бичсэн байсан тэгэл үнэн л юм шиг санагдсан штэ гэдэг нэг ийм хандлага айгүй их. Тэгэхээр хүмүүс нөгөө мэдээлэлгүй байна те тэр талыг мэдлэггүй байна. Тэгэхээр нөгөө нэг амьдрах гэж завгүй штэ. Амьдрах гэж яах юм нөгөө нэг тэг би энийг юу гэж боддог вэ гэвэл энэ манай боловсралтай холбоотой. Манай боловсролын тогтолцоо нөгөө ингээ самбарын өмнө нэг хүн гарч ирээд яриад тэр хүний үгэнд итгэдэг ийм тогтолцоо аахгүй юу. Тэрнээс биш уулын зүйн ангид сууж байгаа 30 хүүхэд одоо нөгөө ад үзээд байгаа 60 хүүхэд баг болоод ч юм уу нэг нэгээрээ ч юм уу сэдв аваад тэрийгэ боловсруулад өөрөө эрэл хайгуул хийгээд олоод энэ тэндээс олсон мэдээллүүдээ цуглуулангуудаа дүн шинжилгээ хийгээд дараагийн хичээл дээр ихтгэл тавьдаг. Энэ бол нөгөө мэдээлэл боловсруулах чадварт суралцж байгаа. Тэгэхээр манай энэ сургалтын тогтолцооны магадгүй энэ нэг ийм хоцрогдсон байдал нь одоо ингээд нэг юм мэдээлэл боловсруулах юм уу дүн шинжилгээ хийх логик холбоосуудын хооронд нь хэлхэж харах ийм боломжгүй массыг бий болгоод ичж магадгүй. Тэгэхээр одоо тэгэхээр нөгөө нэг хүмүүс нэрээгээсээ нэг ийм тооромжлоод бодох хэрэгтэй шүү дээ. Би нэрээ энэ талаар мэддэг билүү? Би энийг судалсан билүү? Гүүний нийтлэлний дэлгээд уншсан билүү? Эдэр гэдгээ жоохон ингэхгүй бол нөгөө ингээд
энийг улс төрийн хүрээнийхэн шал өөр ашиг сонирхлын үүднээс залуурдаж ашиглаад тий ингээд мэдгүй хүмүүст зориулаад албаар буруу мэдээлэл ингээд сошиалоор дамжуулж өгчөөд тэдрийг хүч болгож ашиглаад ингээд нөгөө 5 жилийн өмнө хүрчих ёстой байсан гоё хөгжил 5 жилийн өмнө бид нар үр ашгийг хүртчих ёстой байсан тэр мөнгө татвар орлого бүх юмнаас бид нар ингээд хоошлол ухраалгаа нэг юм боловсрал дотор нэг 98 мянга ч гэдэг юм уу ер нь баг нийт төрийн албаа хаагчдын нэг 40-50% байна гэж ярьдаг штэ тий энэ нөгөө багшуулаад багш бус ажилтан гэдгээрээ салгаад харах юм бол багш нар нэг 40 мянга орчим багш байгаа байхгүй юу за тэдрээс одоо баг дийлийнхэн талбай дээр гараад сууж явах шиг байна тий Тэгээ бодсон чи би уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоог харсч 67 мянга гинүү. Төр хувийн хөвшил бүгдээрээ нийлээд уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүний нөөц 67 мянга. За нэг хүний ард 3 амбул 4 амбул байгаа гэж бодвол энэ 200-300 мянган хүний шууд орлогын тухай асуудал яригдчихэж байгаа. Энэ уул уурхай чи аюулгүй том салбар шүү дээ гэж бодохгүй юу? За тэгээд нэг юм багш нар өнөөдөр сая 500 мянга хэцүү байна, эмч нар сая 500 хэцүү байна л гэж юм. Гэтэл уул уурхайн салбарт магадгүй 3 сая, 5 сая төгрөгийн цалин аваад ингээд чимээгүй мөрөөрөө ажиллаад, тэ улс их орондоо татвараа төлөөд ар гэрээ аваа явж байгаа энэ хүмүүсийг улс төрчид ингэж попперсорогоод энэ салбарыг татаад унахчвал энэ 67 мянган хүн хайчих юм гэж бодохгүй юу? Энэ бүр тоогоор ингээд байна шүү. Ийм хэмжээний цалин аваад ингээд сурцсан хүн хизээч багш болоод эмч болоод юм өөр ямар нэгэн нийгмийн үйлчилгээ хийгээ сая 500 мянган төгрөгийн цалин дээр буугаад тисээд төвчөөд амьдрахгүй байхгүй юу. Тэгэхээр тэд нар хайчих юм. Тэгэхээр нөгөө нэг хөдөлмөрийн бүтээн үнэлгээ өндөртэй тий цалин хөлсний бодлого нь арай өндөр ахуу сайн байдгаар нь гадагшаа гарыг гэж бодсон шүү дээ. Бид нэр Солонгос руу Австрали руу энэ уул уурхад байгаа залуучуудаа халтчих юм бол энэ улсаар яана гэж бодохоор жоохон юм л та тэгсэн шүү дээ. Энэ нөгөө уул уурхайн салбарын эдийн засгийн шууд оролцоо буюу батлагдсан та 28% баггүй юу? Төсөвт болохоор 30%-ийн төсвийг дан уул уурхай бүрдүүлдэг. Дан хамгааллын судлаад үзэх юм бол эдийн засгт оролцоо 70-аас 80% баггүй юу? Уул уурхай сайн байх юм бол банк эдийн засаг явдаг, тээвэр логистик явдаг, үйлчилгээ явдаг, том тоног төхөөрөмж, машин механизм гэдэг ингээд хоол үйлчилгээ гэдэг. Ингээл дамаараа байхгүй. Тэгэхээр 70-аас 80% гэдэг тоглоом биш байхгүй юу? Хичээд ийшээгээ ингээд бүгд нөлмөх, бүгд ингээд хүнийрхүү хандах, үзий ядах юмыг улс төрчид дэврээгээд ах юм бол бид нар иж байгаа хоол руугаа л тогоо тоолоо хөмөрөх чинь л гэсэн үг. Тэрийг хүмүүс амар сайн ойлгох шүү. Одоо жишээ нь одоо бид нөгөө багш эмчнэрийн жагсааллыг одоо жил болгонд харж ийн яг үнтэй тий. Совилогч нарын жагсаал. Таны эдийн засгчдын жагсаал ч юм уу тий. Хайгуулчдын, геологчдын одоо уурхайчдын жагсаал гэж ирсэн. Геологчийн саяны талбай дээр хагасаа өдөр энэний өмнөх хагасаа өдөр гарч ирсэн. Бараг багш нарын жагсаалын эхлэлтэй таарсан баг тий. Тэгсэн тэгээ тэдний үгийг сонсмоо санагдсан шүү дээ. Яг нэг тээврийн одоо нүүрс тээвэрчдийн жагсаалыг бол харсан. Тэр нэг юм тодорхой ганц нэг компанитай холбоотой юм байдаг тий. Яг ингээд энэ салбарын асуудал одоо Монгол одоо эрдэс баялаг геолог одоо уул уурхайн одоо эдийн засгтаа гэж үзвэл тэдний дуу болоо сонсмоор. Тэгтэл одоо яг ингээд эдийн засгчдын яриаг ингээд сонсгоот нэг хитгэн их сурвалж ингээд манай телевизүүд ингээд мүлжээд тий одоо телевиз сайхан багш одоо энэ хоёр эдийн засгчдын нэг 10 уран зохиолтой байна тий. Тэргээл ингээд нөгөө хэд нь бүр ингээд өйтгөртэй болцоо одоо хаш чулуун молон тэгээ нэг отгоч чулуун одоо тэг ингээд нөгөө хэд нь ярьсаар агаад нөгөө хүмүүс үгийг хүлээж авах байлцсан. Шинэ хүн нээгддэг одоо шинэ их сурвалж байх гарч ирдэг. Эсвэл юм жоохон бэртгэлчин байсан. Эдийн засаг бас байгаад байна. Тэр сайн нөгөө хуулийн мэдээлэл явлаа шүү дээ. Тэгсэн чинь улс төрч дундын улс төрч судлаач хайгаад болчихсон шүү дээ. Улс төрч судлаачийн бүгдийг маань авцсан байна. Айгу хитэн мөсийн багш социолог одоо хийдэг судалгаа хийдэг. Үнцэн судлаач нар бүр хэцүү шүү дээ. Үнцэн судлаач бүгд үнцэн хуулийн зэстэй эсвэл одоо хайцсан юм мэдгүй тийм. Энэ дундын юм ярьж өгөхгүйгээ болсон мөлий шүү дээ Монгол улс. Тэгэхээр амар өргөмөр байна. Энэ зургуудыг ингэж зургуудыг яаж ашиглах. Яг урдаа байруул одоо ингээд шугамар ингээд Тэгтээ яхаа яг урчаар. Одоо битэрийн үнцэг их таарж байна. Ингээд сайн битэр. Ингээд нэг юм ажилласаа яг өргөтэй. Яаж энгийн жирийн нөгөө ард түмний хэлээр ярьж сурах вэ гэдэг бас их юм чухал ах шиг байна тий. Үгүй ингэж байгаа. Би нэг амар жоохон эмоцтой асуулт асуу. Тэрэндээ жоохон хичээд юуны маний бүлэг рүү ороод би нөгөө өмнө нь эмчнэрийн жагсаалыг очиж сурвалжны талбайгаас шууд орчихгүй юу. Тэгээ нөгөө эмчнэрийн ингээд ярьсан юм ингээд бүр өмөрцөн явж шít. Нэрээ тийм байна яа гэж. Тэгээ дээрээс манай хүүхдийг харах хүн байдгүй. Хүүхдээ хинээр харуулах уу бөө юм болоод стресстэй. Манай нэг ажилтны чөлөө авчиж байгаа тий.
Хүүхд харахангуй гэл ингээл дамаа манай энэ жижигхэн редакц дээр хүртэл амар асуудал үүсэ. Миний аж ахуйд бол амар нөлөөлж байгаа байхгүй юу. За одоо яах вэ? Ийх үлээ. Дөрвжүүлэх юм. Уул нь ингээд бид нар татвараа төлөөл өмнөхөө игээл явж юмар байдаг тий. Ингээд үл хамаарсан биднээс үл хамаарсан шалтгаанаар бидний ажил үс ингээд доголдоод тэр уураараа ороод асуухгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө ярьдаг юм аа яриад сангийн сайжнчдэр төсвийн байнгаар нөгөө төсвийн хязгаартаа хуулиндаа захирахтаа тэдэн хувьд яасан эсвэл энэ хуулиа явдаг хэрэгтэй эсвэл ингээд айгуу төрийн тойрог нэг ёо наад яриаг чинь би 4 сарын өмнө сонссон шүү дээ тий. Та нар яагаад өөр юм ингэ сэтгэхгүй байгаа юм бэ? Өөр А Б С Д хувилбар яагаад ингэ ярихгүй байгаа юм бэ? Тэгвэл хуулийн стресс шаардлагатай юм бол үнэхээр өмнө нь оруулчих л та. Тэрийг нэг юм зовлонтой юм яриад санаачилчих л та. Ингээд энд амар жигнэсээ зовлон баг чинь тэнд нэг юм зовлонтой юм яриад ёо энэ хоёр чинь дундаа уулзах хэрэгтэй шүү дээ тий шийдэл. Одоо ийм амар хүлдүү юм яриха байх хэрэгтэй. Сайхан гэр хороолоор алхаад айл амьтнаар ороод нөө татвар төлөгч чи яаж амьдарч байгааг харах хэрэгтэй байхгүй тийм. Энэ удаандаа явах юм бол боловсролын хоцрогдол гэдэг чинь нөхөж баршгүй айгүй хэцүү болчих واخгүй. Дөнгөж нэгдүгээр ингээ манай ярдагс дээр бас манай найруулагч ч тийм. Хүүхэд нь айгүй өөрхөн үсгээ зүг харуулад бичиж явж чи одоо буруу харуулад бичиж байна. Хоолтойгоо ойлоод ицээ таны. Манай охин нэгдүгээр ангид ороход нэг ковид гарч тараад тэгэл 14 үсэг үзэл карантинлал тийм мэдхгүй. Яг хитгээр ангидаа яаж яагаад нэг юм уншиж сурсан юм мэдхгүй. Тэрийг одоо айгүй хэцүү юм оруулж байгаа. Одоо ингээл харахаар нэг хэдэн багш цалингаа нэмүүлэх гээл тэрийг ингээл нэмж ядах гал мөнгө хаагаад байгаа юм шиг боловч дамаараа үр нөлөөнүүд нь айгүй их юм шиг байгаа юм л да. Одоо жишээ нь боловсролын ялгааны тасар их үүсэж тий хувийн сургуулиуд хичээлж байгаа төрийн өмчийн зарим нэг юм одоо Кембриж хөтөлбөр хэрэгжүүлдэгч гэдэг юм уу магадгүй лабораторич гэдэг юм уу нэг ийм сургуулиуд ингээд ажиллаж гин гэж бодъё л да тий. Тэгэхээр энд нөгөө тэнд ингээд 14 хоног илүү танхимаар нүүр тулаад боловсрол авах 14 хоног зурагт үзээ дүүгээ харцсан 8 дугаар ангийн хүүхэд хоёрын хооронд тий одоо магадгүй 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд тий боловсролын ялгааны асуудал гээл ингээл дамаа айгүй их нөгөө үр нөлөөтэй гэдгийг ойлгоод асуудал одоо тэгэл эртхэн шийдэл ингээл одоо тэгээд засгийн газрын асуудал биш нийгмийн асуудал болчихж байгаа байхгүй. Ардын намын бүр хамгийн фейл том сэдв болох гэж байгаа байхгүй. Тийм чинь энийг шийдэхгүй бол ардын нам хизээч мэдгүй. Өөд харахгүй хэмжээнд ингэж нийгмийн ийм талцал хуваагдал бухимдал руу аваад шийдэж байгаа байхгүй. Шатгуун байхгүй, багш байхгүй. Эмч байхгүй хүн үхэх юм бол хэр үсдэг тийм. Энд чинь бүр ингэ тоглоом биш юм руу явчих чинь гэдгийг бид нэр ойлгоод амар уян хата айгүй смарт ингээд талуудтайгаа хилцэх ойлголцох. Дундаа би гэхдээ энэ донд нэг юм бодоод байгаа шүү. Ингээл нөгөө нэг за дүүрсэн хэрэг одоо ямар ч байсан даваал гарыг гээл ингээд нөгөө эдийн засгийн хожуугийн одоо жилийн дараах 2 жилийн дараах үр дагавраа бодохгүй шийдэл хийчих үедээ нөгөө улс төрөө дийлэхгүй гэж ярьдаг болчлоо тий. Улс төрөө дийлээгүй гээл тий. Улс төрөө даасан тий. Тэгэл яг бодъё л да за 90 он гэлээ 2000 он гэлээ гэл яаж өссөн бэ гэл үнэхээр яг л одоо юу гэдгийг үнэн гэвэл те яг үнэндээ гэдэг шигтэй үнэн гэвэл тэр одоо эргээд нэг хэдийн юмнууд харсан чинь 97 онд тэр ашигт малтмлын тухай хуулийг батлаад за тэрэн дээр бол нөгөө алгаа ерхийлэгч тэ ассоциац ерхийлэгчээсэн цэтэл бүхэл нийтлэл нь бүхэл газраар явдаг байсан да тий 97 оны тэр хууль бол хамгийн тэгш хүртээмжтэй тий төр хувийн хвшлийн оролцоог шударгаар хангасан гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй за тэр хайгуулын лиценз эднэрийг ингээд тий өөрчилж чадсан арай нэг жаха эдийн засгийн өсөлтийг уулуурхадаа суурилж тэлэх боломжийг олгосон юм хууль байсан энэ гээд тий за 97 онд нэг тийм боллоо. За тэгсэн чинь 2000 он гараад таад иддээсэн. Шалахгүйсэн шүү дээ. Хүлд орж ирсэн. За зүгээр ингэ ч зэ 2000 онд хэр олон барилга баригдчихсэн. Хэр олон орон сууц баригдчихсэн тий. За бүр барилгын материалаа бид нэр одоо хийж чаддаг байсан. Өөрсдөө хийж чаддаг байсан тий. За тэгээд оюутлогын төсөл хийзээ хэлсэн. Дараа буцтай. 12 он болов. За тэр үртэл дахиад нэг юм үе шат байна тий. За тэгсэн чинь харж исэн чинь 97 онд тэр хайгуулын лиценз идэвхжүүлээд 2004 он хүртэл нэг явсан юм уу. Тэгэнгүүтээ нийт газар нутгийнхаа нийт 40% нь 6000 орчим хайгуулын лиценз олгосон гэдэг жаахгүй. Яг ийм идэвхтэй хайгуулын лиценз олгож явах үедээ нийт одоо дэлхий дээр байгаа хайгуулын салбарын санхүүжилтийн тий 4%-ийг нь татаж чадсан гэдэг жаахгүй Монгол руу. Тэгэхээр нэг юм өөрчлөх ёстой байгаа нь. За бид нар гадны санхүүжилтийг татхад те тэр жилүүдэд ямар хэмжээний
дагсан бүтээн байгуулалтууд одоо тухайн улс оронд ордог вэ гэдгийг ингээд дандаа ингээд харьцуулж тэр онцгой харьцуулж бодох хэрэгтэй юм шиг байлээ л дээ тий. Бид нэр за ойлгоо төсөл хэлснээс хойш гэж за яг ойлгоогоор жишээ авч байгаа болохоос нийт Монгол руу орж ирж байгаа нөгөө мөнгө урсгал тий. За тэн дээр мэдээж түүхий дэмжлэг байсан л байх. Тэндээсээ сайхан мөнгө олж ирсэн л байх тий. Тэднийг айгуу сайн харж ингэж мөчлөгөө амир одоо энгийн амьдралтайгаа харьцуулж ажиглах хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо ингээд зүгээр ингээд за хизээ тээврийн салбар идэвхчлээ тий. Хизээ ингээд тэр шатгууны хэрэглээ нэмэгдлээ. Хизээ ер нь бидний өдөр тутмын ингээд худалдаа авах чадвар ер нь хийх нь iPhone барьдаг болсон юм бэ гэдэг ч юм уу тий. Энэ мөнгө урсгалуудаа дандаа энэ том төслүүдтэйгээ уялдуулж бодвол бас айгүй энгийн зарчмаараа хэдүүл айгу урт ирсэн үү? Төгсөлт нэг юм асууж идэх үү? Уг нь нөгөө нэг энэ улс төр бужигнаад ингээд нэг юм өнөөдөр ихтэй тулахын өмнө буюу энэ ингээд бужигнаа эхлэхийн өмнө яг уулуурхаа дээр хууль эрх зүгээ яах юм ахын гэдэг юм яригдах чигчээсэн үү? Тийм. Яг нэг майнинг гэдэг яваад ирлээ гэж. Аа тийм шүү дээ тийм тий. Тэгэхээр чи яг тэр амнатын нөгөө нэг хуулийн шинжилсэн найруулга бусад нэмэлт өөрчлөлт гэхээр байлаад шинжилсэн нэмэлт өөрчлөлт гэж нэлээд том шинжилсэн найруулга бага хэмжээнд яг ингээд засах орё. Нэмэлт өөрчлөлт чи бага шинжилсэн найруулга чи илүү том. 40-с дээш ч илүү 50-с дээш ч илүү. Танилцуулаад ивэнтийг явчихсан бол новоо. Уншиг тэгсэн чи одоо тэгээ юу шатгуу матган тасраад юу нөгөө хайгуул майгуул. Энэ жил анх удаага нөгөө 26 72 тэрбум төгрөг энэ их мөнгө гэдэг байгаа шүү дээ. Сүүлийн 10 жилд хамгийн их мөнгөө хайгуулдаг байж байгаа шүү дээ. Хайж илэрцгийг олоогүй юм руу ямар ч төвийг муутай ухаан муутай их мөнгөтэй орохгүй байхгүй. Гэхдээ манайх амар барьцгүй шүү дээ. Бид нэр хайсан юм чинь тэтгэв аавна гэд дараа нь ингээд ивэл хүн орж ирэхгүй шүү дээ. Тэгээ арга гадаа дуус өөрөө хий. Тэгээ одоо бид нар энэ шатхуун яриа л байгаа юм. Шийдэл нь юу вэ? Тэгвэл бид нар дотоодоос ядаж нэг 4-ний нэг шатхуунаа нийлүүлгээд газрын тосны үйлдвэрчин юу болж байгаа гэдгийг сөргүүлээл одоо ярьж имаар байгаа тий. Тэгээ энэ тий одоо газрын тосны чинь баах ярьсан. Газрын тосны үйлдвэртэй болно гэж юм. 10 жил ярьчлаа. Тий удаа урана олбор йога баах ярьсан. Баахан хилцлээц. Тэгээд газрын уур гээд баах ярьсан. Алтаа явуул юм. Тэгээ баах. Эдгэр чи яг яас. Сая ч одоо ингээд үеийн ерөнхий сайдрын хулгайч болчлоо, хурлын дарга нараар ерөнхийлөгч бүгдээрээ хулгайч болчлоо. Үеийн бүх одоо том төслүүд нь бүгдээрээ одоо ловөр болчлоо. Ийм мэдээллийг энэ улс төрчид нар ч хоорондоо зовлоо нийгэмд өгөөд. Одоо ингээд би нэг юм айгуу сонирхолтой санагдсан зэ. Ерөнхий сайдын нар тий стратегийн орд газар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дуудаж нэг уулзсан шүү дээ тий. Тэгсэн. Бөөнд нь суулгаж байгаа. Бөөнд нь тий. Үндэсний баялагын сан арвижуулах дээр бүгд саналын авсан. Хилцээр дорё бүгд нэг байна гэд ярьсан шүү дээ тий. Саяхан шүү дээ. Саяхан 10 сард уу. Тэгээ цэлмүү мэлмүү энержигийн 9 сард юм томчууд яриа өгсөн байгаа юм. Тэгээ ер нь энэ улс төр бужигнах яа мөнөх 7 хоногт шахуу ба. Зандангийн засгийн газар байгуулагдаад 9 сард л баг тий. Тийм л. Тэгээд за тэгээ тэгвэл үндэсний баялагын сангаа яаж арвижуулах юм те? За тэнгууд үндэсний баялагын сангийн хуулийн томьёол нь уулуурхайн төрийн өмчит компани 34 хүртэлх ногдол ашгийг хуримтлалын сан руу хийнэ. Уулуурхайн төрийн өмчит компани төрд одоо ногдох 34%-ийн ногдол ашиг гэж штэ. За тэнгууд тэднэрийнх нь тэгвэл хуримтлуулсан байдал нь хэд вэ гэсэн чинь өнгөрсөн жил чи хэвлээ 4-500 тэрбумыг хоригдлын санд оруулсан байна гэж хэлжсэн те. За тэгвэл яагаад төр ордгоо хувийн хвшлүүд байгаа стратегийн ордор үйл ажиллагаа явж байгаа хувийн хвшлийг дуудсан юм бэ? Одоо дахиад үндэсний баялагын сангийн хувьд шууд бүгдийг хувийн авах гээд байна уу? Эсвэл хуримтлалын сангийн мөнгөө арвижуулахад бусад нийт уулуурхайн компаниудын оролцоог нэмэгдүүлэх өөр гаргалгаа бодож олох гээд байгаа мó гэд. Тэрнээр надад энэ уулуурхайхан дээр нэг өнцөг одоо хувийн хвшлийн өнцөг хийж өгч байгаа байхгүй. Тэр нь болохоор биднийг одоо юу ч өгдгөө мөртээр ингээд улс төрчид ингээд цоллоо тий ингээд муулаад байдаг. Тэгсэн чинь бид нар нөгөө амнаад ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр буюу эргэн сэргээцгүй байгалийн баялагыг ашигласныхаа төлөөгөөд амнаад гээд ингээд өгч тийм аа. Тэдэн хувь айгүй өндөр хувь юм байлаа шүү дээ тий. Тэгээд бүр давхар ногдуулаа яваад байсан. Сая Зантакагийн засгийн газар гарч иртэл бүр ингээд бухт нь аваад зарахт нь аваад ингээд даблдаж аваад эснийг нь бүр цуцлаад газар тэгээд ингээд нэг зөв голдролгоор орлоо. Тэгжиж нөгөө экспорт хэмжээ өссөн гэж яриад амнаад гэдэг чинь бидний төлж байгаа хамгийн бодит татвар уулуурхайг олборлсныгаа тэрийг яагаад баялагын сантайгаа холбохгүй байгаа бэ? Энийг улсын төсөв гэж хамж авчаад дахиад баялагын саналуу та нар юм өгөх гэдэг байгаа байхгүй тий. Та ингээд нэг л юм хийж байгаа. Та ингээд 100 төгрөг бол 100 төгрөг л олж байгаа. Тэгмүүд тэрний чинь 30% ч юм уу амнаад гэж аваад эндээ иш гэж аваад
байгалийн нөөц ашигласны төлбөр, газрын татвар, орлогын албан татвар, хөрөнгийн татвар гэдэг ингээд татваруудаас ингээд хуваагаад нэг юм авчиж байгаа. Тэнгүүтээ дахиад чамаас баялагын сан ингээд дахиад юм аавна гэж байгаа байхгүй да тий. Энд байгаа юм яагаад энэ рүүгээ уяхгүй байгаа. Эсвэл энийг нөгөө дүүцүүлж болохгүй юм. Тэгвэл бид нар илүү ашигтай ажиллавал энд өгж байгаа татвар чинь илүү өгөх юм аа. Заавал бити юм шин татвар үүсгэж олон ямаар дарамтлаач гэдэг санагдаж байна. Тэгсэн чинь учрал сайд болохоор нөгөө нэг Бадрах энержи зөвч аваад дээр нөгөө хэлэлцээр хийж байхдаа тий дүрийн эзэмшлийн 34%-ийг амнат болон өссөн нэмэгдэх амнатаар орлуулж тооцох талаар ажилланаа тий хуулийн өөрчлөлтүүд хийнэ гэдгсэн. Тэр юу болсон юм? Мэдгүй. Тэгээд давуу эрхтэй хөвцөө дээр бараг тохироод дууссан баг. Бидний сургамж ойлгохдоо амнатаар орлуулах нь зөв юм байна. Тэ 34% хэлцээр ойлгоцсон. Тэрийг ойлгоогоос ингээс одоо сурч авсан юм гэдэг байгаа шүү дээ тий. Бид нар чи оюутнууд талах тавьсаар хагаад бид нар хувийн авах хэрэгтэй гэсээр бол 34 гэдэг юм авсан чинь тэр нөгөө үйл ажиллагааны зардал, олборлолтын залбар бид нар нөгөө хөрөнгө оруулагчийн үүргээ хүлээгээд өрөнд орчоод одоо энэ өрөн дээр хэрүүл үсгэж штэ. Ийм ямар ч бид нар юу ч гарахгүй та нар ух бид нар амнат буюу нөгөө өөрт ногдох юм шууд татвараараа аавна гэдэг хувилбарыг орооно дээр хийсэн баггүй. Гэдэг шиг ийм хувилбарыг яагаад хувийн хвшилтэд санал болохгүй юм бэ? Франц давуу эрхтэй тий улсын ол давуу эрхтэй MCS одоо макийнхан арай өөр. Гадаадынхан бол ингээл тий чанга бол арай давуу гоё хилцэл хийнэ за ороо дээр. Тэгснэ за та нараас бол нэмж авна байж. Уг нь ядаж ингээд орлуулад бодох юм бол хүчи ингээд нэг юм одоо муухай юм яри да. За яах юм бэ? Дагвар хүүхдээ яаж ч утсан төрсөн хүүхдээс илүү үзнэ гэж байд юм уу? Энэ дотоод гадаад гэдэг дээр Урбан Клаужов гээд одоо танхим нэг шинэ ерөнхийлөгчтэй боллоо шүү дээ тий. Нөгөө одоо огцруулаад тий. Тэгээд одоо ч нэг юм аж ахуй нэгжүүд байгаад байна шүү дээ. Өөр салбарын одоо тэд нар ч одоо жишээ нь ингээд засгийн газартаа ингээд ямар нэгэн байдлаар ч юм эсвэл энэ нөгөө аж ахуй нэгжүүд ингээд нэгдсэн нэг саналаа тэр одоо урбаник гэдэг үнээр тавжиг гэдэг үнээр яриулдаг юм уу? Ийм нэгдсэн хэвлэл уралж юм уу? Нэгдсэн мэдээлэл юм. Сонсчмоор байдаг фэстивал чинь. Тийм шүү дээ. Тэр нь уул орхон сонсох яг юу үсээд байгаа ямар байгаа юм тий. Одоо жоохон нам. Гэтэ тэнд нэг шинэ холбоо байгуулагдсан байсан шүү дээ. Нефт үйлдвэрлэгчдийн холбоо, уул орхон үндэсний ассоциац, цасны арж аригчдын холбоо ингээд нийлээ дахиад нэр нь юу байлаа? Та холбоод нэгдсэн нэг шинэ холбоо. Баярлалаа. Эрдэс за уушлаарай. За харж байгаа хэлээ. Гэхдээ ер нь тийм холбоод чиглэлээрээ холбоод нэгдээд тэгж илэр танхим дээр ч юм болохоор нөгөө орон нутгт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэг шийдэж байна тий. Бүгдээрээ нөгөө нэг ашиг сонирхлын хувьд нэгдэх өнцгүүд нь илүү нийтлэг зүйлүүд байгаад байна. Одоо гурлаа яг ижлэхэн бизнес хийдэг байвал нэг өөр юм яриад тахгүй нийлээл за энэ асуудлыг шийдүүлж. За бусдын төрсөн энийг шийдүүлчих гэдэг имийг лавгдорж ерөнхийлөгч байрлаж засан руу явах хэрэгтэй байхгүй. Тэр ажлыг амар сайн гэсэн. Оюун эрднийг одоо байхад одоо чинь тий шингээ гүйцэтгэх засаглалын хэрэгэн Монгол улс одоо хэдэн он гэхэд яг ийм гоё ингээд ордуудаа ингэсэн байна тий гэдэг нэг ийм оч харагдаагүй юм чинь. Өөрөө тэгж яриаггүй дандаа ингээд зоригийн хэрэг мэрэг яриад нэг гоншигнол илгүүдээс намайглээ гэж ингээс замтан шатар чи ингээ гараад тайлан тавингуудаа дахиад энэ зодон руу орчлоо шүү дээ. Тэгэхээр нөгөө манай улс одоо иргэжил одоо ямар цэмбэлийн малаад өрөх гээд байгаа юм те. 3 жилийн дараа 5 жил 10 жилийн дарааг яах гээд байгаа гэдэг юм харагдахгүй байна. Аль ордууд нь хөдөлгөхийн хичнээн хүн ажилтаа болохын аль салбарын цалин одоо тэдэн доллар тэдэн төгрөг хүрхийн юм харагдахгүй. Тэгээ нэг алсын арааг ингээд одоо нөгөө алсын араа хоёр мөнгөтэй гэдэг шүү дээ. Алсын арааг харахгүй болохоор ер нь яг яах гээд байгаа юм болоо гэх нэг юм. Ингэж л хоо. Тэгээ. Хой санаа болчихсон. Тэгж штэ. Үндэсний баялагын сан дээр те хуримтлалын санд бол хаан төрийн өмчт компани гэдэг ингээд төрийн өмчтгээ тодорхойлчихсон штэ. За хэдүүлээ чин төр дөрөөсөө юм өгж болохгүй юм байна гэдэг байгаа штэ. Тэгэхээр дундаас нь завчиж байгаа. Хашир өнгөж хаширсан үнийг хэлнэ гэх. За тэгсэн чин за энэ дээр бол яах юм гээд ногдол ашиг хуримтлалын сан руу шууд хийн гээл тэгж байгаа те. За тэгэнгүүт одоо буцаага төвийн хвшлийг үндэсний баялагын санд оруулах гэдэг штэ те. Тэгэж заавал одоо юу гэдэг төрийн өмчт гэхгүйгээр нийт одоо жижиг байна уу, том байна уу, одоо тий стратеги орд байна уу, биш байна уу? Ерөөсөө л энэ уул уурхайн салбараас авж байгаа бүх амнатаасаа тодорхой хувийг нь хуримтлалын сан маань ч гэдэг юм уу тий. Яг тэгвэл амнатыг нь өөрөө төсвийн орлого олгоод ингээд идэж уучаад байгаа юм байна бас тий. Тэгэнгүүт
заавал ингэж төрийн өмчөд гэж одоо томьёолохгүйгээр одоо эн чинь яг хэдэн онд оюутны ерхий сайдын үед орж ирсэн зохицуулалт тий. Тэгэхээр энэ бас л гардах үндсэлтэй байгаа байхгүй. Яг дараагийн нүүдлээ ингээд тодорхойлсон байсан юм шиг. За энэ дээр ингээд төрийн өмч гэж тий. Тэнгүү төрийн өмчийг олон болгох юм дараагийн нүүдлүүдэд хийх суурь нь болно. Тэгээд хувийн хвшлэхгүй гэвэл хувийн хвшил хараа энэ хараа өгөхгүй гэж. Үндэсний баялагын санд авахсан чи өгөхгүй гэж энэ хараа хадны манга. Тий. Ингээд араа сонгуулийн асуудал байгаа байсан юм юу юм шиг те энэ тоглолтын хамгийн ихний сценаар нь байсан ч юм шиг те. За хардж байгаа шүү зэ. Яа нэг нөө. Юу гэдэг ингээд нэг юм мөнгөтэй боллоо гэдэг шүү дээ. Тэгснэ тэрийг ингээд халахвч нь болохоор нэг удаа боловсрал эрүүл мэнд ипотекийн зээлдээ ашиглаж болно гэдээ хуульчилж байгаа хууль дээр. Дагалдах журмууд нь одоо болтол гараагүй заяа. Би бодохдоо одоо 13 жил эндээ иш төлчлээ шүү дээ тий. Би за хүүхдээ нэг гадаад руу явуулчих. За би нэг удаа энэ саналгаа нэг л удаа гард өрөх юм байна тий. Би хүүхдээ энд явуулчих надад хэдэн төгрөг өгөөч. Энэ сангаас миний уримлуулж байгаас мөнгнөөс өгөөч. Гэх гэхээр журам нь авахгүй заяа. Хизээ өгөөж нь яртыг. Уул нь тэр нь ажилдаг, батлан даалтын сан нь ажилдаг. Бэлэн мөнгө гаргаж өгөхгүй ч гэсэн батлан даалтын сангаа дүүцүүлж олгодог бол эмч багш нар нь ядаж төрүүлж байранд ормоор байхгүй тийм. Байрны урьдчилгаа нь зовлонгүй ингээд нэг ёо яаж байранд орох уу гэж ядаж бодохгүйгээр хамгийн түрүүнд ядаж тэр хүмүүстээр засгийн газрын батлан даалтын сан нь ажиллаа хийгээд байранд ормоор. Тийм. Одоо нөгөө багш нар бүр ипотекийн цалин мөнгөний бодцоор дэмжихэд ингээд ийм боломж хомс болчиход шүү дээ. Тэгэхээр нөгөө нийгмийн баталгаа гэдэг юм уу те өөр хувилбарууд одоо төр уул уурхагаа эргэлтэнд оруулах гэсэн чи чадахгүй байна. Гадны компаниас бартерийн боломж сонсон монси гэж байгаа шиг. За цалингийн ч юм бол ингээ нийгмийн баталгаан дээр ч юм бол бид нар ийм уян хатан нөхцөл санал болгоч гэдэг юм уу. Ингээд вариант бол айгу олон л байгаа юм л да. Тэгээд та хэдийн яриаг сонсохоор надад нэг ийм мэдрэмж төрөдөх нэг ийм байгууллага байлаа гэж бодоход за ингээд нэг ийм 10 ажилтнтай гэж бодоход 3 нь яг ингээд янзын ажилтдаг те. За бусд нь тэгсгээд ингээд өмнөхөө яадаг ч юм уу, зарим нь ажил хийдэлдэг гэж бодоход байгууллага дээр яг бодлогын алдаа юу байдаг вэ гэхээр нөгөө гурвын хаал нуруунд дээр ачаа нэмээл ингээд тий. Тэдрийг л ингээд мэрээл мүлжөөл тэгэнгүүтээ гүйцэтгэл дээр нь олон юм яриад чадахгүй байна. Өста буруу болчлоо. Чи энэ дээр алдаа гаргасан байна. Гэтэл хийгээг үнүүд нь чимээг өнөө нэрч цэвэр гэдэг шиг уул уурхай төр харилцаа одоо ингээд энэ уул уурхай ер нь бол тийм үү? Надад бол ингэж боддог. Одоо нэг төг төвтэй одоо аж ахуй хөгжүүлэх амтлалт өгсөн ардын намыг сонгогдсон тий. Тэгчээ тэндээс одоо эдийн засгийн либералчил, хувийн хвшилтэй өөгмөг юм нэхэд тэр намыг чи одоо үзэл баримтлал юмд угаасаа хий. Тэгээд тэрийг нь хүсээд эргэж сонгочоод одоо юм арчс нам ч юм уу өөр аль нэг намын одоо амлцсан юм ингээ хүсгээр одоо тэд чинь биелүүлэх юм. За уучлаарай. Энэ олон минут яриад дууссан чинь өөрөө сонгочоод юу яриад байгаа юм бэ гэж дууссан. Амар оруулж чигтээ буурштэй. Төрийн өмчийн компаниудаа хувьчлан гэдэг одоо энэ ардын нам чинь нэг хууль бичээ яваад байгаа. 2 3 удаа засгалчлаа шүү дээ. Хийхгүй л байгаа шүү дээ. Тэр чинь сонгуулийнхын мөнгө явж байгаа юм чи. Хийхгүй. Эсвэл нөгөө нэг ураг удмын холбоотой харилцаа хамаарал бүхэн хүмүүсийн ажилтай орлоготой байлгадаг ганцхан мессен тэр юм чи. Тэгтээ тэгээд дандаа нийгмийн халамжийн төслүүдтэй тэр токус гаргаад сангуужуулдаг. Тэгээ эдийн засгийн солонгохгүй. Одоо хитвчин юм да тий. Ардын нам. Тэгээд нэг юм засаг масаг солигдоо хүн амьтан солигдонгууд тэнд байгаа нөгөө гарын үсэг зурсан дарга нар нээлжлээ шороо явдаг. Яг уу. За дуусгая. Тэгэл за. За ганц бид нөгөө хитрхи их нөгөө цаг үеийн үйл явдалтай шуураад яг одоо яах ёстой вэ гэдэг юм дээрээ жоохон бага анхаарлаа шийдэл дээрээ бага анхаарлаа хандуулаад ах шиг тий. За ер нь бол ингээл тэ 9-10 сард үдээд ингээд шатхуун тасалддаг тий бид зөндөө үзсэн тий. Тэгээ тэрийг нь уусдуржуулдаг. За багш нар маань гараад чигсдэг. Тэгээ хэдүүлээж энэ зам мамыг ингээл хаагаал чигсаал ингээл зөндөл юм үзсэн шүү дээ. Тэрийгээ бас иргэн санаад тгийг мэдсээр байжээч тэрийг нь оруулж ирээгүйг нь бас нэг иргэн нэхээд те. Ингээд нэг буцаад өнгөрсөн нэг зүү тогтолтой дандаа нэгдэг. За үүнээс гадна загтлын дуйлан дээр нь цаагуур нь ерөөсөө хөгжлийн шин чанартай хуйлууд дандаа ингээ хойшлогдоод бидний хамгийн хүлээлт үүсэн татвар өнгөрсөн хаврын чуулганаар хилцнэ шийднэ гээл их хурлын дарган ч амлсан тий бүгдээрээ амлсан ясны заалцаа хараа бүх юмдаа л амлсан байхгүй. Тэгэхээр ингээд сэтгэв тагаж одоо ингэж хуйлрах биш
ийм том ач холбогдолтой юмнууд дээр жоохон яриад байвал бас илүү зүгээр юм гэж харагцсан. Тэгээд бид нар сая бас би ярих гэж бодож байсан юм. Надад ингээд таалагдсан юм. За миний таалагч яах вэ? Одоо нуул уурхаа дээр нөгөө чухал ашигт малтмлын тухай хууль байгаа даа шүү дээ. Уянга гишүүний бэлдэж байгаа гэдээ мэдээлэл өгч ирсэн тий. Арт түмнээс асуу гэдэг үү? Контент хийгээд байгаа. Тий. Би тэгтээ тэрийг аягүй зүг гэж бодож байгаа шүү дээ. Намайг хамтран хөтлөгч өөр. Гол асуу. За тэгээд тэрнээр болохоор нөгөө стратегийн орд газар гэж байхсгүй юмсгүй гэлтэй. Тэгэл эргээл ер нь яагаад гэж ингэ харж ирсэн чи бид нөгөө 12 13 оны үед стратегийн орд газар гадаадын хөрөнгө оруулалт татах тухай ч илүү гээл бас ингээл хууль болол тий. Тэгэл бөө юм болол гэж тэгэхэд бас л стратегийн орд гэж юу вэ? Ийм нэр томьёол байх ёсгүй. Бүтээгдэхүүнийг нь бид нэрлэх ёстой нэргээл тий. Тэгэнгүүт ингээд гол шийдэл нь үлдээгүй нөгөө улс төрчдийн ой тоонд за стратегийн орд гэдэг юм дээр бид нар тоглолт хийх ёстой байна гэдэг ч юм уу тий. Ийм юм ингээд явсаар хагаад хэлбэрээ өөрчлөөл ингээл баялагын сангийн дүрээ өөрчлөөл тэрийгээ дахиад нийгэмчлэх одоо төр шилжүүлэх тухай юм яригдаад ингэдэг. Тэгээ энэ хуулийн дээр болохоор хамгийн таалагдсан заавчлаараа таалагдсан гэх юм аваа ингээ хоёр талаас нэг үзэл санааны нэг учрал хайдын нөгөө амнатаар орлуулъя гэдэг те тэрнтэй нэг арай жоохон төгсөж байгаа юм нь болохоор энэ юусоо стратегийн орд гэдэг нь болохоор нөөц ихтэй гэр ингээ сонгоолыг 16 ингээл авчиад тавьсан юм шиг байна тий. Тэгхгүйгээр дэлхий дээр хамгийн эрэлт ихтэй манайд хамгийн боломжтой эзэмтэй судалгаан цуурлаж эрдэмтдээ нийлж агаад ингээ чагсаалтаа гаргая гэсэн юм байлээ шүү дээ. Би нүүбийн хөгжлийн хөтөлбөр дээр нэг хэсэг ажиллажсэн бахаа богинохоо ажиллаж байсан л да. Нөгөө төсөл байсан. Тэгэхэд доктортой ноолорын төсөл гэж байсан. Sustainable Kashmir гэдэг. Тэгэнгүүт Green Commodity Platform гэж тийм арай жоох интернэшнл хөтөлбөр байсан байхгүй. Тэр нь болохоор улс орнуудын жишээлбэл кофе өөрөө стратегийн бүтээгдэхүүн юм байна. Бүтээгдэхүүн. Тэгээ тий. Энд нь ингээд ноолоор явж хахад нөгөө талд нь уулуурхайн зарим нэг бүтээгдэхүүн явдаг ч юм уу тий. Эднэрийг ингээд доктортой байлгах үүднээс гэдэг ийм үзэл санаатай төсөл явьжсэн байхгүй. Тэнгүүт бид нар хэрэв уулуурхай суйрлаг улс орн байсан бол бас яах юм те. Стратегийн орд гэхгүйгээр бүтээгдэхүүн магадгүй үүсгээд тэгээд тэрийгээ ингээд хамтдаа тэгээд ингэж байгаа энэ хууль дээр болохоор ямар нэгэн ялгуурл үүсэхгүйгээр газрын хэвлийг ашиглаж байгаа л бол хуримтлалын санд буюу үндэсний баялагын сангийн хуримтлалын санд баялагын төлбөр төвлөрүүлдэг байя. Гэхдээ энийг нөгөө нэг амнаатын үндсэн зарчим юу вэ гэдэгтээ бас жоохон харьцуулж харах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхээр үндэсний баялагын сандаа ингээд мөнгө төвлөрүүлдэг тогтолцоог нийтээрээ ингээд дараа нь ингээд зөвхөн төрийн өмч байж ич хуримтлалын сан руу шилжин гэхгүйгээр нийтээрээ төр хувийн бишд байна уу? Бүгдээрээ ингээд хувь нэмрээ оруулдаг байя гэсэн ийм санаа байсан. Тэгээд ийм санаа гараад ирэхэл цаашдаа дээрээс нь чухал ашигт малтмал нэр томьёоны хувьд ч гэсэн те цаашдаа нөгөө нэг стратегийн орд гэдэг популярлыг таслах те тэгээд нэр томьёоны хувьд зөв ойлгох тэгээд эдийн засгийн үр одоо угуйжтэй дундын нэг цэгээ нэг тулах цэгээ зөв томьёолох юм шиг ингэж харагдсан. Гэхдээ мэдгүй л те тооцооллыг нь бас нэлээд судлах хэрэгтэй баг. Тэгээд одоо ч хуримтлалын сан 400 хэдэн тэрбум өнгөрсөн жилгцэн маа штэ. Ингээд яг ингээд нийтээрээ хүртээмжийг нэмэгдүүлсэн бүгдээрээ хувь нэмрээ оруулах боломжтой ийм томьёолыг гаргаад ирэх юм бол 3 дахин нэмэгдэх боломжтой гэж байгаа. Тэгэхээр нөгөө цалин тий багш нарын цалин өчнөө юм шийдэх. За яг энэ хуримтлалын сан руу оруулна л гэж юм л та тий. Гэхдээ ер нь энэ жишгээр ингээд өгөөжөө ингээд хамтдаа ингээд томьёолоо гаргаад ах юм бол нөгөө цалин гэдэг хэлсэн сэдвэр үгээ бас дүгнэхэд за төгсгөлт нь би бүр ингэж бодож байна шүү. Энэ төр байдсан шүү дээ. Төр ингээл худлаа оны юм арай л иргэдэг ингээл төрөгдүүлцдэг тий. Тэгэнгүүтээ аж ахуй нэгжүүдтэй ингээл төр нэг юм харилцдаг. Тэг төр ингээд дээдлэлт нөгөө нэг юм утсан күгэлтэй гэдэг шиг ингээл иргэдтэй нэг өөр харилцаал, аж ахуй нэгжүүдтэй нэг өөр харилцаал ингээл нэг юм харилцаа. Тэг хаана огт харилцаа үүсэхгүй нь тэгэхээр аж ахуй нэгж иргэн хоёрын хооронд тэр хоёр ягаад нэг талдаа гарч болтгоо юм те. Тэгэхээр энэ удаад иргэн аж ахуй нэгж буюу хувийн хвшил иргэн хоёр нэг талдаа гараад төрж шахалт үзүүлэх замаар ер нь тоглоомоо ингээд нөгөө багийнхаа хуваарлтыг жоо хондоо болгочвол ер нь бид нар амжилтанд хүрчих юм шүү. Хувийн хвшил чи бизнесээ хийх гэж юу эргэн төрмөртэй хайрцах өмнөхөө ингэж амжихгүй болбуулаад нэг тэгээ гор нь тэд нар байхгүй да тэр байхгүй да. Хоёулаа нэг танхим суугаа ирсэн цаачаа сайн байна уу гэсэн бид тийм дуусж байгаа шүү дээ. Цог одоо нэг талтаа гарын гут төрийн зүгээс ингээд улс төрчд альва үйл явдалтай засаг солигдох юу ч байд ер нь ямар нэг үйл явдал дээр бид нар хулгайчаа гэж зарлаад иргэдийн аж ахуй нэгжийнх нь эсрэг ингэж төрхрээд ажиллаж байгаа. Тэгэхээр ерөөсөө тэр аж ахуй нэгжийг өмөрдөг одоо эрүүл
Зөрүүлэл юм уу Харахгүй гэдэг. шүү дээ. Зөрүүлэл нийгмийн сайн сайхан. Зарим нь бас сулгаач гэж бодоод шүү дээ. Одоо тэгвэл энэ дөрөв юу авсан тэрнээс гээд одоо бүү юм болно. За дуусгая.